Сайн байцгаана үзэгчдээ. Монголын эдийн засгийн форумын ээлжид хэлэлцүүлэг бизнесийн эрхчлөө сэдвээр эхлэх гэж байна. За, Монголын эдийн засгийн форумын хамгийн гол сэдв мэдээж хэрэг бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчны тухай ярилцдаг. Тэгэхээр энэ удаа бид Монгол Улсын засгийн газраас бизнесийн эрхчлөөний тухай хууль өргөн мэдүүлсэн мөн арчилсан намаас эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг өргөн мэдүүлсэн энэ цаг үед их сурвалжуудыг өрж бизнесийн эрхчлөө сэдвийн дор хэлэлцүүлэг ярилцлага өрнүүлэх гэж байна. Тэгэхээр би зочдоо танилцуулъя. Миний хажууд эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батхүү. За, Tesco Investment компани захирал Эрдэнэбаяр, ерөнхий сайдын зөвлөх Тэнгис, Capital Markets Монгол компани гүйцэтгэх захирал Золбаяр нар ирээд байна. Тэгэхээр би та бүхний дунд нэг асуулт нэгцэн нэг асуулт тавь. Одоо ингээ хоёр хууль зэрэг барьсан. Хоёулаа эрхчлөлттэй холбоотой. Тэгэхээр яг энэ эрхчлөөг ингэж хуульчлах залшгүй шаардлагатай байсан уу? Энэ цаг мөчид яг мөн үү? Энд дэр та бүхэн ээлжлээд хариулаач. Танаас эхлэхөө Батхүү. За, баярлалаа. Нэгдүгээрт нь бол одоо монголчууд бүгдээрээ мэддэг. Зах зээлийн харилцааны шилжснээс хойш маш олон аж ахуй нэгжүүд, бизнесүүд өөрсдөө үйл ажиллагаа өргөжүүлээд, хөгжүүлээд явж байгаа. Энэ дээр төрийн одоо албатай холбоотой харилцаа, төрийн зохицуулалттай холбоотой яг бодит амьдрал дээр үүсдэг нэг асуудал бол төр ямар төвшөнд оролцож одоо бизнесийн үйл ажиллагааг зохицуулах юм, ямар төвшөнд дэмжих үү, ямар төвшөнд хориглох уу гэдэг асуудал байнга ингээд саарл орчин байж ирсэн тодорхой бус. Төрийн албан агчдын дунд одоо жишээ нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг л зөвхөн хийн гэсэн бичгтэйгүүд тийм дүрм явдаг. Нөгөө талдаа хувийн хвшил маань өөрсдөө хуулиар хориглоогүй бол бүгдийг хийх сонирхолтой байдаг. Энэ хоёр маань хоорондоо яг авцалддаггүй учраас амьдрал дээр янз бүрийн зөрчил, асуудлууд үүсдэг. Энэ дээр асуудлууд нь шийдвэрлэгдэхгүй болохоор хувийн хвшил маань төрдөө бухимддаг, төрийн албан агчдад бухимддаг. Төрийн албан агчид нь ч гэсэн янз бүрийн хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага одоо дараа гарах үр дагавраас болгоомжлоод бас хойрог ханддаг, эсвэлдэл гаргадаг. Ийм бодиттой асуудлууд байгаа учраас эдийн засгийн эрхчлөөний хууль, бизнесийн эрхчлөөний хууль гэдэг янз янзын нэр томьёотой ч гэсэн цаад агуулган бол яг амьдралд тулаад байгаа бизнесийн юм шийдвэрлэх ёстой асуудлыг одоо ойрын хугацаанд засаж шийдвэрлэе гэсэн юм зорилготой ийм одоо процесс явж байна гэж хэлж болж байгаа. Яг нь нэр нь өөр байж болно. Гэхдээ энийг боловсруулж байгаа, шийдвэр гаргаж байгаа оролцооны түвшин бол ерөнхийдөө ойролцоо. Засгийн газрын түвшин, улсын их хурл, холбогдох яамтууд оролцоод явж байгаа учраас хуулийн төслийг бэлдэх явцад, бичлэл хийх явцад, хилцүүлгийн явцад гарсан саналуудыг хооронд нь нэгтгэж тусгах, зөв зүйтэйг нь цаашаа аваад явах чиглэлээр ер нь ингээ урсгал явж байгаа гэж хэлж болно. Хувийн хвшлийн зүгээс юу гэж харж байна? Яг ер нь хувийн хвшлүүд бас нэг зарим яриа байдаг шүү дээ. Тэр нь бараг төр оролцоогүй салбар илүү хурдцтай хөгждөг, амар байдаг гэдэг, зохицуулт байхгүй гэдэг тийм ярианууд их гардаг. Гэхдээ яг бидний зүгээс харж байгаа юм нь болохоор зөвхөн нэг рингэн дээр хоёр хүний гаргаад тавилаа гэхэд бас нэг шүүгч байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь бас нэг юм тодорхой зохицуултын хүрээнд байх хэрэгтэй. Гэхдээ бидний хүсдэг зүйл нь вэхээр манай шүүгч маань шудраг байгаасаа л гэдгийг хүсдэг. Тэр хэрэгжилтэн дээр тэр арга барилтаа. Тэрнээс саяны түрүүний хэлж байгаагаар хуулиуд батлагдах шаардлагатайгүй шаардлагатай. Гэхдээ хэрэгжилт рүүгээ шудраг байдлаар хангах нь биднээс чухал болохоос биш нэг талдаа давуу тал өгөөд нөгөө талдаа одоо сул тал өгөөд ах юм бол бид нар тэр рингэн дээр эрүүл өрсөлдөж чадхаа болоод эхлэхээр шудраг бус зүйлийг харсан бизнесийнхэн шууд салбар дээр гараад дахиад шудраг бус юм чинь ингээ гэдэг юм руу шилжээд эхэлдэг учраас дүрмтэй байх ёстой. Гэхдээ тэрнийхээ хэрэгжилтэн дээр төрөөс юм уу зохион байгуулалт хийж байгаа газар маань илүү шудраг байх ёстой гэдэг л нэг юм харагдав. Заавал хуулиар зохицуулах ёстой ер нь эдийн засгийн эрхчлөө, бизнес эрхчлөө. Яг хууль нэг юм тодорхой төвшөнд бол байх ёстой гэж би боддог. Ягаад гэвэл хүний хэдүүлэнгийн одоо бүгднгийн нэг тодорхой төвшөнд одоо уул руу гаргаад тавья л та нэг хэдэн зуугаар нь бид нэг нь дарга хийгээд, нэг нь мод хаглаад, нэг нь анд яваад, нэг нь хоолой хийгээд хүн гэдэг амьтан нийлээд амьдрахчлаа бол төр засаг, хууль, дэг журам энэ үүсэх ёстой. Энэ тэгэхээр байх ёстой юм байгаа. Гэхдээ төвшнийг нь хэмжээс алсын хараа гэдэг зүйлтэй нь уялдуулж чадвал илүү бизнес эрхэлж байгаа улсуудад давуу талтай болж байгаа. Бусдаар бол одоо хэрвээ энэ дээр хит тааж боохоор бид нар ч өсөлтөх чадамжаа л алдчих. Өсөлтөх чадамж угаасаа сул байгаа дээр гадны компаниудад өсөлтөх чадамжаа алдчихаар чинь бид нар бүр л жижигрэхээ зур гарцгүй болчихдог. Тийм учраас тодорхой хэмжээнд шударгын юм дүрм журам байх хэрэгтэй. Тэр нь тийм их биш байгаасаа гэж ер нь бол бид нар хүсдэг. Тэнгис зөвлөх.
За ер нь бизнес Батхуу дараас хэлж шүү дээ. Ер нь бол бизнесийн үйл ажиллагаа нэг хувийн хвшлэлтэй холбоотой гэж ойлгоод байгаа. Тэгээд уг нь бол ингээд нөгөө хуулиар хориглоог бол тэр үйл ажиллагаа эрхэлж болно гэж хэлээд байгаа. Гэтэл нөгөө талаас бид нар чинь ингээд их олон удаагийн зохицуулалт ялангуяа бидний хувьд бол ингээд төрийн бүтээн хэмжээс ахуулаад засаглалын шинжилэл их олон юмнуудыг үзэж хараад явж байна. Тэг ингээ үзэхээр зүгээр бид нар зохицуултгүй бол энэ бол биш. Ер нь одоо аливаа улс оронд төр бизнесийн үйл ажиллагаанд бол байнга оролцож байгаа. Эрх чөлөөг тодорхой хэмжээгээр тогтоодсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо зөвшөөрлөө шүү дээ. Одоо зөвшөөрлөд чинь төр бизнесийн үйл ажиллагааг яг энэ одоо хүчин төгөлдөр гол 371 зөвшөөрлөө. Энэ 371 төрлийн бизнесийн үйл ажиллагаанд төр ямар нэг хэлбэр оролцож байгаа. Өөрөөр хэлбэл та нөхцөл шаардлага хангаж энэ бизнест оролцоорой гэж дүрм тавьж өгч байна. Үүнээс бусад дүн дээр бол дүрм тавихгүй байгаа мэт харагдаж байгаа. Гэхдээ дүрмтэй өөрөөр хэлбэл иргэний хууль болон бусад хуулиар ингээд дүрм хайлтын тогтоогдсон. За бидний зүгээр ингээд нөгөө засаглалын талаасаа ингээд бид нар ажилтдаг засгийн газар ажиллаж байгаа одоо засаглал талаас харахаар ингээд ер нь Монгол улс ч шинэ одоо нийгэм эдийн засгийн байгуулалт ороод одоо 20 юу болж шүү дээ 90 оноос хойш гэж тооцвол одоо 94 оноос хойш тооцсон бол ингээд 30 жил өнгөрчлөө. Энэ 30 жил өнгөрсний дараа ингээд эргээд харахад яг чөлөөтэй гэж ойлгоод орхицсон байгаа яг тэр бизнесийн салбарын зохицуултууд ерөнхийдөө ингээд тухайн яхаар үлдчихэд байгаа. Манай иргэний бол ингээд хуучнараа үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд энэ 90-ад онд бий болсон одоо маш олон хуулиуд байгаа байхгүй. Бид тэр маш олон хууль ингээд шинээр бий болсон. Тэр хуулиудыг ингээд шинжилээд үзэхээр ерөнхийдөө ийм юм ойлголт үзэж байгаа. Яг тухайн үед тэр хуулиудыг яг монголчууд өөрсдөө ойлгож туршлагаараа бичсэн хууль бол биш. Нөгөө барууны орнуудын зөвлөгөөд их олон орноос одоо Германаас, Америкаас зөвлөгөөд ингээд бидний хууль ингээд тухай дэмжлэг болоод маш олон одоо салбарын хуулиуд бичиж өгсөн. Бид нар өөрсдөө одоо тэндээсээ суралцаад одоо яг бид нар шинэ 30 жил гэж хэлж байгаа. Төрийн албан дээр ч яригдчихэж байгаа. Засаглалын бүтц дээр ч ярьж байгаа. Төрөмж компани дээр яригдчихэж байгаа. Одоо хууль маань яг одоо усыг бол хэлэлцэж байгаа. Тэгээ нэг бизнесийн хууль дээр ингээд орохоор нөгөө одоо иргэний энэ хуулийг одоо бид нар шинэ худалдааны арилжааны хууль гарах уугүй юу гэдэг асуудал одоо хүртэл яригдаа сайхан маш том хилцүүлэг болсон. Ер нь бизнесийн орчин дээр чинь яах юм бэ гэдэг ингээ аваад үзэхээр ингэ жоохон дутуу зохицуулт байгаа. Ер нь бол нөгөө төрийн албан хаагчдын болон иргэдийн дээрээс нь бизнесийн 3 тал байгаа шүү дээ. За дээрээс нь 4 дахь тал ба 91 байгууллага төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод эдгээр чи ер нь бизнес эрхлэх талаар ойлголт тийм адилхан биш юм байна гэдэг ойлголт байна. Одоо иргэд бол нэг шаардлага тавиад, компаниуд нэг өөр шаардлага тавиад тийм нөгөө мэргэжлийн холбоотой ч бас нэг шаардлага тавиад, төрийн албан хаагчдаар ч нэг шал өөрөөр ойлгоод ингэ яваад байгаа энэ үзэгдэл ч юм бол юунаас авах шин тутмал харилцаа. Тийм учраас манайтай төстөө одоо Казахстан, Гүрж, Эстон гэдэг тийм шинээр одоо ийм байгууллагын солигдсон улсуудад бол энэ төрлийн ингэж тодорхойлж өгсөн гэдэг юм одоо бараг тодорхойлт гэж хэлэх гээд байна шүү дээ. Тодорхойлт нэг юм бол хууль бол одоо байгаад байгаа. Америк, Герман гэдэг олон зуун жилийн бизнесийн түүхтэй улсууд бол ингээд ойлгоод явсан учраас бидний зарим ойлголт байдаг. Тэгэхээр Монгол улс одоо нэгэнт одоо бизнесийн орчныг шинжлэх, сайжруулах илүү одоо чөлөөлтөй бий болгохыг яалчууд нэг тийм одоо тодорхойлсон нэг юм тийм шинэ гараа ихс тодорхойлсон зохицуулт хэрэгтэй. Үүнийг бол ерөөсөө ганцхан одоо ирэх хурж байгаа нам засгийн газар Монгол ард түмэн хийгээд байгаа юм биш. Нөгөө ардсан намынхан маань одоо 2 удаа маш том өвлөнийг одоо өргөм аль аль тал нь өргөм байлаа. Сая дахиад нэг өргөм байлаа. Аль аль талнаа хүлээн зөвшөөрчихсөн байна. Ерөөсөө бид нэр дахиад одоо зүгээр жишээ хэллээ шүү дээ бокс иринг гэж. Бид сонирхчаа боксоос одоо мэрэгжлийн боксоор болчиход байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө манай бизнесийн үйл ажиллагаа чи 90-ад оныг бодвол маш их хөгжөөд шин салбарууд бий болоод маш олон зохицуул бий болсон. Тэнгүүт зарим салбарууд ч өөрөөсөө бие даасан болоод би жишээ татах юм виртуалын гүйцэтгэх үзүүлэгчийн хуулигаа тийм блокчейн хуулийн дээр тэр бол өөрөө салбар зохицуул авчиж байгаа. Тэнгүүт тэр чинь тэнгүүт нөгөө зохицуулсан салбар хуулиуд чинь харилцаа адилгүй зохицуулж байгаа. Тэгвэл зарим салбар нэг чөлөөтэй, зарим салбар чөлөөг юм шиг болоод ийм байдал үүсчихэж байгаа. Тэнгүүт одоо дахиад нэгдсэн дүрм тогтоод хэдүүл одоо мэрэгжлийн ангинд гарьяа. Бид нар шинэ дүрм хэрэгтэй боллоо. Гэхдээ бүх хүс залхаж байгаа юм биш зүгээр баримтлага зарчмаа эхлээд хэдүүл тодорхойлчих. Тэгээд цаашаа шинээр төрөн гарсан бусад хууль тогтоомж зөвшөөрөл юмнуудаа одоо нөгөө нийтээр тогтоосон энэ зарчмын одоо тунхаг гэдэг тунхаг бол биш зарчим тогтоож байгаа байхгүй бизнес эрхчлэлтэй. Зарчим тогтоож байгаа учраас үүндээ бол цаашаа нийцэд явъя гэдэг юу одоо үзэл баримтлалын үүднээс энэ хуулийн туслахсан. За хуулийн маань нэр солигдсон ба хоёлоо нөгөө баг хэдэн сарын өмнө эдийн засгийн эрхчлэлээр үл ярьсан. Одоо бизнес эрхчлэлээр үл нэр солигдсон. Ягаад тэгэхээр эдийн засгийн эрхчлэлээр үл үндсэн хуулиар заасан эргэн аж ахуйн нэгж одоо маш том харилцаа. Үүнийг бол хуульчлах маш хэцүү байна. Зөвхөн бизнес эрхлэх одоо аж ахуйн үйл ажиллагаа тал руу ингэж оновчлох нь бол энэ одоо зүйтэй юм байна гэдэг засгийн газар дахиж авч үзээд хуулийн нэрээ солигдсон багш. Тэгэхээр бизнес эрхчлэл. За баярлалаа. Зол баяр ямар дүгнэлт. За эрхчлөөг одоо хуульчлах, бизнес эрхчлөөг бол хуульчлах хэрэгтэй. Гэхдээ тэрний үс үгээр хууль гэдэг чинь өөрөө энэ бол тоглоомын дүрм шүү дээ. Тоглоомын дүрм тодорхой биш болохоор
бид илүү гадны өрнө талаас ярил гадны өрнө уушрал тоглоомын дүрэн тодорхойгүй газар бол орохгүй. 5 10 жилийн дараа яах юм гэдэггүй те яач магадгүй дараагийн засган гарч ирээд яах юм гээд тэр асуултад бид нар хариулж чадахгүй бол хувийн ившилж бай ер нь ямар ч хөнгө олж нартай ярилцахад орж ирэхгүй те одоо манай банкуд гадаад банк оруулж гадны өрнө орлуулж ингээл хууль нь яах гэдэг мэдрэхгүй гэдэг шүү дээ. Өөрөөр тоглоомын дүрэн тодорхойгүй те. За яг хууль талаас харах юм бол надад л илүү энэ сэтгэлгээний асуудал юм болов уу гэж боддог. Ер нь бид нар чинь 30 жил илүү манай төр засаг олонний ч гэсэн илүү болгоомжлсон тий. Илүү зохицуулалт яриад байхгүй. Хууль ер нь зөвхөн зохицуулах үүрэгтэй юм уу? Эсвэл тухайн салбарыг хөгжүүлэх гэдэг юм уу тий? Бид нар ч илүү зохицуулах талаас нь хараад чи ингэчихгүй, чи энэ хүмүүсөлөө өөрчихгүй, чи ингэчихгүй гэдэг эрсдэл дандаа айдастай хардаг бид нар. Уг нь бол нөгөө талаасаа одоо нөгөө Казахстан жишээ нь санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зохицуулах болон хөгжүүлэх гэдэг хамттай тий. Зохицуулна хөгжүүлнэ тий. Тэгэхээр чи нөгөө хөгжөөгөө байгаа салбарыг яагаад ч ингэ чангаар зохицуулах юмыг ихвчлэн ярьдаг эхлээд тий зохицуулт ярьдаг. Монголд бол ихэнх салбар маань эхлээд хөгжүүлэх шаардлагатай юм байна шүү дээ. Тэгэхээр илүү би бол хууль эрх зүйн юмд одоо ярьж байхдаа бол бид нар ямар салбаруудыг ямар хөшүүрүүдээр дэмжиж хөгжүүлэх юм бэ гэдгийг илүү тодор харах хэрэгтэй. Зохицуултаас өмнө. Тэгээ энэ бол яг би ингээл хараатахаар ер нь ард иргэдийн ч бай, олон нийтийн ч бай, улс төрчдийн шүүвч бай. Тэр нөгөө айдсууд гэдэг шиг бизнесийнх ингэж байдаг ч гэдэгтэй. Тэгэхээр бид нэр бол аль ч олон салбаруудын асуудал яригдчихлээ. Тэгэхээр илүү яаж энэ салбарыг хөгжүүлэх вэ гэдгийг эхлээд харах хэрэгтэй болов уу те. Зохицуулт бол тэрнийг дагаад хөгжих хэрэгтэй баг багаар. Ягаад ч гоо баахан том зохицуултууд тавьчихдаг. Тэгэхээр тэр салбар хөгжихгүй тэр чигээрээ л байна л гэж би хараад байна. За тэгэхээр бизнес эрхлэгчдийн хувьд одоо хамгийн их шүүмжлээд идэг асуудал бол одоо татвар шимтгэл одоо хураамж те эннийх нь үр дүн хэр байх вэ хэр байгаад эргэлздэг тийм одоо татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцууллаа гэдэг шүүмжлэх явдаг л даа. Тэгэхээр ер нь татварын дарамт ихтэй улсад ордгоо манайх. Та бүхний хувьд яг юу гэж дүгнэдэг вэ? Хувийн хвшлийнхэн. Яг одоо энийг харьцуулдаг сонь болчлоо. Одоо сүүлийн үед одоо Станы орнуудыг харахад бол шинэ хөгжиж байгаа салбар дээр татвар уян хатан нөхцлүүдийг маш сайн тавьдаг болсон. Хууцсан тогтсон байсан салбарууд дээр бол татварыг хэвээр нь байлгаж байгаа. Хүн харахаар ингээд манайх төөрөгдөд байгаа юм л да. Нэг бол их өндөр татвартай юм шиг, нэг бол одоо байхгүй байгаа юм шиг ийм ойлголт байгаа. Татвар гэдэг зүйл бол байх ёстой бол байх ёстой. Тэгэхээр одоо манайхыг ингээд харахаар зүгээр зарим өндөр хөгжилтэй улсуудаас харахаар бага заримыг харахаар өндөр ч юм шиг нэг юм янз бүрийн хэмжээсүүд байгаад байна. Гэхдээ зарим нэг юм одоо юу гэдэг нөт болон тэр нэг энэ дэшээ нэг юм жоохон зохимжгүй ингээд нэг юм хуваарлтууд бол байгаа юм. Гэхдээ яг ингээд нийт урсгалаар нь харахаар манайх одоо магадгүй дунджаас нэг дэшээ ч юм уу нэг тиймэрхүү багцаа байж магадгүй зүгээр ингээд яг тоогоор наваа тавиад тавих юм бол гэхдээ түрүүний хилдэг кейсэн дээр буюу хөгжиж байгаа хөгжүүлэх ёстой зах зээлийн бодлогууд нь тэрэн дээр татвар нь уялдах ёстой гэдгийг л анхаармаар байгаа. Бид нар ч одоо зүгээр жишээ харахад хятад сая эдийн засгийн хүндэрсэн. Нэлээд хэдэн жил одоо тэр чинь ийм үл хөдлөлийн салбараас эхсүүлээд салбарын хүндрэлүүд явхад тэн дээр ямар бодлогод барьсан гэсэн чинь ногоон тэрэн дотроо бүр электрон карт гэдэг юм ингээд шинэ өөр хэсгүүд рүү маш өндөр хөрөнгө оруулалтууд болон татварын дата нөхцлүүдийг хэрэглэгч талд болон бизнес эрхлэгч талд тавиад гадны хөрөнгө оруулалтуудыг татах ажилбаруудыг хийгээд тийм ингэж өөрчилж өөрийнхөө ингээд нэг юм reshape хийж бизнес экономиго шинжилж чадсан уян хатан болгож исэн. Гэхдээ тэр нөгөө татвар байх ёстой салбартаа дуулуурхан татвар нь байх ёстой бол байх ёстой. Тэр байх ёстой газруудад тэр татвар хязгаарлалтууд нь байдгаараа байчаад зарим салбарыг бас их тийм уян хатан болгож өөрчлөөсөө гэж би хүсдэг. Тэгэхгүй болохоор манайх нэг юм татвар болгоно энэ төр гэдэг иймэрхүү юм ярихаараа хит туушрал нийтээр нь дээш нь доош нь яриад байгаа байхгүй юу? Эн чинь бол бас тийм зохимжгүй юм шүү дээ. Одоо аль салбарт нь ямар зохицуулт хэрэгтэй юм бэ гэдгийг ингэж илүү мэрэгжлийн гаргамаар байгаа юм л да. Одоо нэг юм манай дээр ялуу сүүлийн үед ингээд анзаарч байгаа зүйл нь юу юм гэхээр хит их тийм нэгтгсэн бодлого чи өөрөө бодлого биш байгаа тох. Энэ бол зүгээр залхуурл байхгүй. Одоо бид нар бүр маркетингаар ярих юм бол хэрэглэгчийгээ бүр нэг бүрчлэн ялгаж эхэлж байгаа. Залуучуудыг 22 настай спортын юм зарыг гээд аваачаад хөл өмгийн юм зарсан чинь нөгөөх нь сакс сонирхдаг хүн байгаад таарахгүй шүү дээ. Тэгэхэд бид нар энийг сакс сонирхож байгаа гэдэг сонирхлын бүлэг болон тэр хүний зүйлийг ингэж ажигладаг болцсонтой ижилхэн төр засагчсын татварын бодлого дээр тийм уян хатан аль зөв манай бодлого вэ гэдгийг гаргасан татвар тавиасаа л гэж хүсдэг. Тэрнээс биш бол их баг гэж би бол нэг сүртэй ярмааргүй байд. Энэ дэр манай татварын юу бол би бол нэг өндөр
хөлтөө орно гэж бодохгүй дундчил татвартай дэлхийн одоо олон улстай харьцуулахад яг л санал нэг байна. Энэ дээр бас нэг юм би зүгээр манайх чинь нөгөө салбаруудыг дэмжихдээ төр маань хөнгөлтөө зээлээр хвчлэн дэмжиж байгаа байхгүй. Уг нь бол зөв бодлого нь зөв тухайн салбар дэмжмээр байвал хөнгөлт татварыг нь багасгадаг ч юм уу тий. Татварын бодлогоор бол дэмжиж ажиллах нь илүү үр дүнтэй. Дээрээс нь өөрөө төрчин өөрөө зээл болгоч тал болчихор ч өөрөө тэнд чинь л хамаагүй одоо нөгөө хил ам тий одоо бохор юмнууд нь явж гин үнэн байсан ч хамаагүй тий. Дараа нь бүх асуудал одоо бид нар чинь аяжуулчны салбараа дэмжинэ гээд 10 хэдэн компанид хөнгөлтөө зээл болохоор боллоо гэсэн чинь дотроо одоо эрүүл тэнцэл яваад байлаа шүү дээ. Тэгээд тэр чинь өөр буруу гэдэг. Тэгэхээр манайхс ямар салбар ирсэн ёсоор гал хөнгөлтөө зээл болохоор болчдөг бодлого нь дэмжиж ихээр. Тэрний оронд төр төсвөөс тэгж мөнгө гаргаж амар олон бид нар хөнгөлтөө зээл бид хэд болсныг мэдэхгүй. Хичнээн тэр 100 тэрбум баг их 80 ч юм. За тэгэхээр тэрийгээ болоод төрөөс төсвөөс мөнгө гарахгүйгээр дэмжиж болж байгаа тухайн салбарыг татвараар нь дэмжих. Тэгэхээр саяны хэлсэн нөгөө жигд бүгдэнд нь адилхан татварын юм ярих биш. Яг төр бодлогын хэмжээнд дэмжмээр байгаа салбарууд одоо улс орны стратеги өрөөнд ч гэдэг юм хөнгөлөлтөр татварын тэр зах зээлийн салбарын татварыг нь одоо богино хугацаанд биш 10 20 жилээр нь ч юм уу үе шаталтай л тавьчих хэрэгтэй л гэж хараад байна. Би яад хувьчлээс ийм асуулт асуусан бэ гэхээр бизнесийн эрхчлөлөг нэгэнт хангах байгаа бол биднэрт яг ийм бизнесийнхнийг хүсэж байгаа хүлээж байгаа те тэр төрөг хэллээ шүү дээ. Манайхных амар өндөр татвартай улс биш. За энийг бол бүгдээрээ мэдсэн бах те. Тийм учраас яг ийм одоо хөгжлийг дэмжсэн уян хатан бодлого энэ эрхчлөөний хуулийг дагалдаж бий болох болов гэдэг хүлээлт байна л да. Энэ дээр та ямар хариулт хэлэх вэ? За ер нь бол татвар бол төрийн бас нэг бодлогын гол хэрэгслэл. Гэхдээ яг эдийн засаг хөгжлийн яамны хувьд бол Монгол улсын макро эдийн засгийн төлөв байдал ирээдүйн төлөвийг одоо дунд хугацааны бодлогын гаргадаг байгууллагын хувьд бол төсвийн хүрээний мэдгэлгээд 3 жилийн одоо бодлогын баримтчигтэй энэ талаар маш тодорхой суулгацсан байна. Ирэх 3 жилд одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн одоо тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулна гэсэн үг байна. Миний үгсэн үг бол эдийн засаг томорч байгаа ч гэсэн төр дагаад татвараа авах хэмжээг томруулах биш харин хэмжээний барих юм уу бууруулах юм байдлаар хувийн хвшилтэд илүү орон зай үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр одоо татварын ямар шинжилгээ хийх ёстой вэ гэдэг дээр одоо бас нөгөө засгийн газрын тухай хуулиараа сангийн яам маань ажиллах ёстой. Мэдээж татварын тогтолцоо бол нүсэр том тогтолцоо байдаг. Энэ тэндээс нь ингээд хуулийг хэсэгчлээд өөрчлөөд байх ш цогцоор нь авч өөрчлөх нь ер нь зөв зүйтэй зарчим байдаг. Сая бас тэнгис зүйл хэлж ирсэн тийм ээ. Маш олон төрийн үйл ажиллагаа зохицуулсан хууль тогтоомжууд өнгөрсөн хугацаанд янз бүрийн төвшин бэлтгэгдэж ингээд батлагдсан байна. Энэ нь одоо эргээд ингээд зах зээл одоо бодит шаардлага нийцэхгүй болсон байна гэдэг шиг татварын зохицуулалт маань бас ингээд олон улсын өрсөлдөөн дээр ялангуяа хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд өрсөлдөж байгаа үед бас уян хатан байх хэрэгтэй. Сая бас Эрдэнэ 2 захирлын хэлж салбарын өөр бодлогоор ялангуяа шинээр орж байгаа хөрөнгө оруулагч бол байгаа татварын суурин дээр татвараа багасгах гэсэн үг биш шүү дээ. Шинээр орж иж байгаа хөрөнгө оруулалт шинэ бизнес бий болгоно. Тэрэн дээрээ татврынхаа хөнгөлөлтийг эдлээд тодорхой хэмжээнд ажлын байр бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдүүлэх, улсад одоо шинээр бий болгож байгаа татвар нь бол тодорхой хэмжээнд гэдэг шинээр бий болж байгаа учраас суурийг нь бууруулах нөлөө үзүүлэхгүй гэсэн. Энэ дээр бодлогын гол нэг ялгааг цааш авч явах хэрэгтэй гэж үзэж байна. За тэгээд дээр нь бас яг таны сая асууж байгаатай холбоотой төрийн одоо нөгөө санхүүгийн гол нэг хэрэгсэл бол төсвийн зардал байдаг. Төсвийн зардал маань бас өнгөрсөн жилүүдэд манай уул уурхайн орлого өндөр байх үед бол хит хэлсэн тийм асуудал байгаа. Тэгэхээр биднээс бас энэ дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлтэй төсвийн зарлагын хэмжээг бас үе шаттайгаар бууруулъя гэдэг тусгацсан байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл төр илүү оновчтой, бүтээмжтэй төрийн үйлчлэгээ үйл ажиллагаа явуулна. Илүү хөгжлийн төслүүд, бусад одоо зах зээлийн бизнесийн орон зайг хувийн хвшил маань шууд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар хийж болно. Гадаадын хөрөнгө оруулалтад хамтраад хийж болно. Эсвэл төр хувийн хвшлийн түншлэлээр төрийн үзүүлэх ёстой тодорхой дэд бүтцэц үйлчлэгийг хувийн хвшил өмнөөс нь хийж өгөөд тэр үйлчлэгийнхээ орлогоор буцаа хөрөнгө оруулалтаа нөхдөг. Энэ тогтолцоогоор нийгмийн томоохон бүтээн байгуулалтын асуудлуудыг шийдье. Төр бүгдийг шийдье гэж оролддог болиё гэсэн юм философи энэ дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн цаана байгаа гэсэн үг. Тэнгис зөвлөхөө та энэ дээр юу гэж хэлэх вэ? Ер нь ямар хуулиуд өөрчлөгдөх бол ер нь энэ бизнес эрхчлөөний
хуулийг дагаж. За түрүүн хэлсэнчлэн бизнесийн эрх чөлөөний хууль бол зарчим тогтоож байгаа. Юу юугаа ингээ онлоод тодорхой тийм одоо тэр татрын дотрыг гэдэг тийм татрын бодлого бол дагаагүй. Ягаад гэвэл татрын багц хуулийг засгийн газар саяхан өргөн барьчихсан байна. Бодлогонд энд орцсон. Дунд хугацааны бодлого төсвөрний мэдээлэл дээр эдийн засгийн хуулийн амнаас мань орцсон байна. Нөгөө талаасаа би бол ингэж хэлэх чинь манайх нөгөө татрын дарамт гэхийн цаашин тийм татвар бол манайх тийм хувь хэмжээгээр бол өндөр биш. Хувь хэмжээ шүү. Өндөр тооцогддог. Бид нэр ингээд татрын таатай орчинтой болсон гэж баг хэлж болохоор байдаг. Яг аж ахуйн нэгжийн орлогын албан тооцол, хувийн орлогын албан тооцол 10% байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөө талаас нөгөө яг зөвхөн татвараар энэ бизнесийн орчныг хэмжихгүй гэвэл бас үгүй болчиход байгаа. Ер нь аж ахуйн нэгжүүдээс ингээд татвартынхаа хувь хэмжээнд дэр нэг одоо шаардлага санал хэлдэг одоо компани гэл нэг байхгүй. Энэ бүгдээр л тоглоомын дүрмээр тоглоод байгаа. Энэ бол манай сайн тал. Манай компаниуд иргэд бүгдээр татварын хувь хэмжээтэй санал нийлээд тэр дүрмээрээ санхүүгийн тооцоогоод хөрөнгө оруулалт тэгээд одоо үйлдвэр мөлдөр ингээ бариад болж байна. Нөгөө талаасаа тавьж байгаа шаардлага тэгвэл дүрм мэн шудраг тэгш байгаа ч гэдэг. Тэгш үүслээч. Бүгд татвар төлмөр байна. Татрын бааз цэврээ нэмнэ гэдэг маань татвар төлөлтөд хэдийгээр хангалах биш. Татвар төлөхгүй мөртлөө борлуулалт тэгээд орлого олоод байгаа хүмүүсээс аваад бай гэдэг юм шаардлага тавиад байгаа. Энэ бол бид нар зүй эслэж бодож. Тийм учраас тэгш шудраг хандах гэдэг зарчим бол бизнес эрхлөөний хуулинд орж байгаа. Өөрөөр хэлбэл энэ үүсэж байгаа асуудлыг арай нэг том зураг гаргаад тэрийг шийдэх зарчмыг нь хуулинд цуглах гэж байна. Тэгвэл бид нар тухаас нэг асуудал тавиад л ингээд тусгай санга ингэн хөнгөлтэй зээл ингэ тавиад энэ ч одоо бүр ном болно шүү дээ. Тэгэхээр бид нар зарчим тогтоож байгаа айл болох богино хүн байж байгаа. Айл намын өргөн аль нам засгийн газар өргөн барьсан хууль бол маш богино зарчмыг тогтоож байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө татвар гэдэг нь нөгөө талаас бол эдийн засгийн бодлого. Аль салбарыг хөгжүүлэх үү, аль сегментийг хөгжүүлэх үү? Салбараас гадна сегмент жижиг дунд үйлдвэрлэл дээр бид нар 400 сая хүртэл орлоготой 1% татвар тооцно. Энэ чинь бол бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн бодлого. Дээрээс нь яг татвартай холбоотой сангийн эдийн засгийн хамтаа одоо ерөнхий сайд бол маш их болготой ярилцаж энэ талаар санал солилцож байсан. Тэгээд татварын бодлогыг бол ингээд шууд өөрчлөх бол маш хэцүү байдаг. Альж усад бол хэцүү, маш хэцүү. Ингээд айжмаар ингээд зөв замаар хийх хэрэгтэй. Нөгөө талаас татварууд чинь бизнесээс авч байгаа учраас бизнесмен өөрөө уяат өдөр өөрчлөгдөж жагаад татрын ингээд бодлого зохицуултаас ингээд уяат өөрчлөгдөж баймар байгаа юм. Ер нь одоо ингээд бид татрын хууль ингээд хөнгөлт чөлөөлөлт хойшлуулалт нь олон юм харахаар аль дээр яагаад орсон мэддэхгүй зохицуулт их байна. Шинээр орох гэж байгаа бас янз бүрийн саналууд маш их байна. Татварыг одоо хөнгөлөж чөлөөлөх гэдэг санал одоо нуулуу хэлэх зүгээр манай бүх ямнаас л ингээл салбарынхаа ингээл дуулаа сонсоод ингээл оруулж ирдэг. Гэхдээ чи нөгөө татрын бодлого чи өөрөө тусдаа нэг том эдийн засгийн бас нэг суур учраас тэр болгоно гэж ингээд реформ шинжтэй хөндөд бол байдаг юм бэлээ. Зүгээр жижиг сажиг тохируулгуудыг хийгээд явдаг. Одоо саяны хэлсэн чинь шинэ салбаруудыг жижиг дунд үйлдвэрлэлийг яах юм. Тэгээд өрсөлдөөний бодлого бас яригдсан тий татвар дээр за гадаадын хөрөнгө оруулалт гадаад компани Монгол компаниэр өрсөлдөөд болоод ирэх хөрөнгөт бид дотоод байж байгаа нэг ажиллах хүчний яаж хамгаалах юм бол ингээд татвар ч өөрөө эдийн засгийг зохицуулаад байгаа. Ажиллах хүчний татвар шүү дээ. Одоо чи гадаад ажиллах хүчнээс авч байгаа татвар. Тэр чинь уг нь бол тэр татвараар чинь бид нар Монголд хөгжүүлэх ёстой. Ингээд зорилго бол байгаа. Хэрэгжилтийг ярил бол ингээд дараагийн асуулт болох хэрэгтэй гэж бодож байна. Харин хэрэгжилт гэхээр л жоохон тустаас идэв болох. Сонирн болчиход их дээ хэдүүлээ. За одоо энэ бизнесийн эрх чөлөөг ярихаар нөгөө хувийн хвшилд тулгамддаг асуудлууд яригддаг нөгөө зөвшөөрөл, лиценз гэдэг. Сүүлдээ энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар ерөнхий сайдыг ажиллаж байх үед засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үед цуцлсан зөвшөөрөл нь нэрээ өөрчлөөд бүртгэл мэдээлэл энэ төргээд дүр төрхөө өөрчлөөд нэлээ өөрчлөгдөж орж ирээд байсан. Ер нь энэ олон төрлийн одоо зөвшөөрөл за мэдээж хэрэг тодорхой хэмжээнд байх ёстой л баг л та. Гэхдээ бизнес болгон дээр ингэж орж ирэх нь хэр зэрэг дарамт учруулд юм бэ ер нь хуваараа одоо бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд. За ер нь зөвшөөрөл гэхээр бас яг юу байгаа гэх шиг ингээ харахаар түрүүний хэлдгээр байх төвшөнд бол зарим нэг юмнууд бол байх хэвээр. Энд чинь бас нэг улсын эрх ашиг, глобалитгийн төвшөнд яригдах хэвээр тийм салбар нэгжүүд бол тустай байгаа. Бусдаар бол харьцангуй одоо нөгөө нэг юм бизнес эрхлэгчнээс зүгээр тусгай зөвшөөрөл яаж яваад байгаа нэхэр зарим зүйлүүд чинь 1 жилээр, 2 жилээр, 3 жилээр эсвэл зарим нь бол одоо 5 6 жилээр хүртэл авч байгаа. Тэгэхэд авах процесс нь өөрөө жуулсан. Энэс одоо авахгүй гэж одоо хэлээд байгаа юм шүү дээ. Биш. Тэр чинь нөгөө нэг жилдээ нэг ч юм уу 3 жилдээ нэг удаа өөрийгөө нэг шалгуулах хэрэгтэй шүү дээ. Би яг стандартны байна уу? Би яг хэрэглэгчдэд бас нэг юм элдв юм үзүүлж ийн үзүүлэхгүй байна гэдгээ бас нэг юм шалгаад ингээд авдаг процесс яг би Америкт нэг хэдэн жил бас
сурж ажиллаад байжсэн. Тэгэхээр тэнд бол ингээд харагдахад ингээд процессыг ингээд харахад зөвшөөрөл бол одоо авсандаа тэд нар бол айгүй их тийм баяртай байдаг. Яагаад гэвэл ингээд сунгаа явдаг. Тэрийгээ ч гэсэн ингээд би юм хийж чадж байгаа шүү, би мэрэгжлийн байгаа шүү гэдгийг илтгэхэд гэхдээ өгөх процесс нэг хамаахан байгаад байгаа юм л та нөгөө. Тэр надад ингээд орж ирэл нэг хүн орж шалгаал за танахыг шууд сунгалаа. Бараг тэр нэг юм ямар ч бизнес эрхлэгч нартай төвггүйгээр хийж чадчихвэл энэ ингээд нэг шалгалт болон зарим нэг тусгай зөвшөөрлүүд нь байхаас ур гарцгүй. Тэрнээс биш сая дээр нэрээ өөрчлөлт гэдэг чинь байх ёстой болоод нэрийн өөрчлөлт оруулаад байна гэсэн үг болохоос биш ингээ хасаа ичүүл бүх юм сайхан болоод чөлөөлийгээл чөлөөлчгөр бүх юм сайхан болчихгүй байгаа байхгүй. Тэр чинь бас эргээгээд хяналт гэж юм давхар байх л ёстой. Дэр нь гэхдээ бизнес эрхлэгч нартай хүндрэлгүйгээр зүгээр сувнаагаад чадж байгаа нэг нь яваад идэг тэр нэг юм процессыг л хурдан амар шийдээд өгчүүл зүгээр гадах юм. Тэрнээс бол өгөхгүй авахгүй гэж ингэж юм уг нь бол тийм юм дээр байхгүй. Гэхдээ манай дээр ингээ харахаар тэр авах процесс нь юм жоохон төвөгтэй. Тэгээ буцаага сунгах процесс гэл юм болгон дээр нэг юм төвөгшил ардталт нь хит өндөр байгаа учраас л хүмүүс энд ингээ дургуйцаа дуурлаад байгаа болохоос биш өөрсдөө мэрэгжлийн байгаагаа шалгуулахад уг нь их асуудал уг нь байдаг юм л та. Энэ дээр солиор юм. Тийм зөвшөөрөл байх нь чухал. Яагаад тэр одоо олон улс Сингапур ч юм Шанхай ч юм байхаар манайх энэ лицензтэй юм бизнес шүү гэдэг дандаа ихэд харуулдаг байхгүй яг уулзахтаа л гэхээр тий. Тэгжиж яг өөрсдөө бид нар ч юм бол баталгааж тий. Одоо яг зөвлөнд шүүргэсэн зашгууд харуулж шүү дээ. Тэгэхээр яг Монголд сая санд нийлж нөгөө талаас би бол илүү ил тод байдлыг ярмаар юм л да. Зөвшөөрөл өгж байгаа процесс. Одоо ялангуяа бид нар чинь хөл юм цахимаар хийдэг болсон үед энэ платформод нөхжүүлээл захимжуулах хэрэгтэй. Дээрээс нь миний харж байгаагаар бол одоо тэр лиценз авсан зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдээр янз янзын асуудал дараа нь гарч байгаа шүү дээ. Эсвэл маргаанчууд юм аа. Тэрийг ил тод явуулдаг болох хэрэгтэй л гэж. Одоо зарладаг байх хэрэгтэй. Тэг яагаад гэвэл тэр чинь нэр хүндийн асуудал те. Яг ингээд манай монголоор эсрэгээр хараад энэ компани нэр хүндийн асуудалгаа бид нэг ил зарладаг юм аа гэдэг зарим зүйл тийм яриад идэм билээ. Харин ч одоо зах зээлийн нөгөө хэрэглэгч талаас ч юм харах юм бол тусгай зөвшөөрлөлийн компаниуд хэн ямар асуудал дээр яасан, тэрийг яаж шийдсэн юм бэ гэдэг юм байнга явж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвшөөрөл өгөх явц зөвшөөрөл авсны дараа хэр одоо тэр зөвшөөрлийнхаа дагуу үний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг хоёрыг ил тод болгох дээр нь л ажилчвал одоо болох юм бол шаард шүү дээ. Шинэ хуулийн төслөөр энэ дээр ямар өөрчлөлт гарахаар байгаа одоо энэ зөвшөөрөл мэдээлэл гэдэг лицензийн асуудал дээр. За бизнесийн эрх чөлөөний хувьд дагалдаж өөрчлөгдөж байгаа 99 хууль байна. 99 хуулийн 83 зөвшөөрөлт холбоотой. Өөрөөр хэлбэл дийлгэн гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө зөвшөөрөл бол бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн үйл ажиллагаа төрийн оролцооны нэг хэлбэр учраас зөвшөөрөл байна. За ер нь зүгээр би танаа онл ярьдаг л байна шүү дээ. Ер нь төр ингээд бизнесд оролцохдоо зөвшөөрөл өгч нэг оролцож байгаа юм. Хяналт шалгалт гэж нэг оролцож байгаа. Одоо нэг хожим мэрэгжлийн хяналт юу мө гэдэг нэр яриад байна шүү дээ. Олон асуудал хөндөгдөд байгаа. Тэгэхээр хяналтын асуудал зөвшөөрлийн асуудал гэж. За зөвшөөрөл гэдэг бол урдчлаад хяналт шалгачаад та энэ дээр хийж болно гэж. За хяналт шалгалт гэдэг бол нөгөө талаасаа зөвшөөрөл байсан үгээс үл хамааран ажилтдаг тогтолцоо байна. За жишээ нь зөвшөөрлөө үлдэх хүнс үйлдвэрлэх гэж байхгүй. Тэгсэн мөртлөө хүнсэн дээр мэрэгжлийн хяналтын байцаагч нар ажиллаад байдаг. Тэр бол хүнсний аюулгуудын тухай хуулиараа ингээд эрсдлээ үнэлээд хяналт шалгалт хийждэг. Тийм тогтолцоонууд байдаг. Энийг бол одоо бүртгэл гэж нэрлэдэг байгаа. Түрүү манай эднэрээс хэлж шүү дээ. Нэг байх хастаа зохицуулт учраас байд юм аа гэдэг. За тэгвэл зөвшөөрөл гэж юу юм бэ гэхээр бүх усад байдаг. Яагаад тэгэхээр ихэвчлэн нэгдүгээр үндэсний аюулгуудыг хангах зорилгоор зөвшөөрөл байдаг. За энэ маш цөөхөн салбар. Одоо би нэг Монголд ихтэй аюул энэ үндслээр бол маш цөөхөн одоо зөвшөөрөл байдаг. Одоо чинь буу үйлдвэрлэгч гэдэг. Цэргийн ингээ үйлдвэрлэгч, тэр цагдаач гэдэг юм бол байдаг. За нэг батлан хамгаалах салбартаа бусад Америк энэ бол маш том зөвшөөрлүүд байдаг. За хоёрдугаарт нөгөө үндсөлийн 6-аар заасан нөгөө байгалийн төрийн нийтийн буюу байгалийн нөөц, хязгаарлагдмал нөөц эдгээрийг олоход бүх компани зэрэг одоо ингээд чөлөөтэй ингэж эрхэлж болохгүй учраас хязгаарлагдмал нийтийн өмчийг тэр одоо ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг олохдоо зөвшөөрлөөр олгож байгаа. За 3-р том шаардлага бол хүн хүрээлэн байгаа орчин байгаль одоо амьтны эрүүл мэнд хүрээлэн байгаа орчин нөлөөллөөр нь бас ялгаж салгаж үнэхээр чадвартай даа өгж байгаад одоо манай бүгд хүлээн зөвшөөрж шүү дээ. Зөвшөөрлөгч нөгөө талаас тэр компани чадахыг хэлтгэж байгаа юм. Бид нар одоо цөмийн энергийн салбарт ажиллаж чаднаа. Цөмийн станц ажиллаж чаднаа гэдэг зөвшөөрлөө авсан бол энэ мэрэгжлийн хүмүүс болгоод өгсөн учраас тэр хүнгээд экспортлох боломж бүрж ийнэ гэсэн. За тэгэхээр зөвшөөрлийн тухай хууль оруулсан өөрчлөлт нь
хамгийн том өөрчлөлт мэдээлэл гэж шинэ зүйл орж ирж байгаа. Хуулийн маань нэр солилцож зөвшөөрлийн тухай хууль байсан бол зөвшөөрөл мэдээллийн хууль болж байгаа. Өөрөөр хэлбэл яагаад зарим зөвшөөрөл бий болчихоо гэдэг ингээд нөгөө ингээд имиж ингээд нөгөө шинжлэхтэй ингээд яагаад тийм болсон ихлэ судлах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр яагаад тийм зөвшөөрөл бий болчихоо гэдэг одоо байгаа 371 ингээд судлаад үзэхээр зүгээр бүртгэж авахгүй ч одоо тий төр ингээд хийж байгааг мэдэж авахгүй ч одоо зөвшөөрөл болцсон. Яг өөр англи тэр байгааг байхгүй. Тийм зөвшөөрлүүд аюул их байхгүй. Тэр нь зөв бүртгээ бочдөг. Дараа нь тэр одоо татврын зорилгоор, статистикийн зорилгоор, хяналт шалгалтын зорилгоор ашиглах гэж одоо оролцдог. Тийм юмуд аюул их байна. Тэгээд тэдгээр зүйлийг зохицуулах хондол мэдээлэл буюу би энд ингээд бизнес эрхчлээ шүү. Миний үйл ажиллагаа төрийн хяналт шалгалт гэхээс илүү манай салбарын стандартаар ISO-гоор MNS-ээр зохицуулагддаг учраас би нэгээ барьсан шүү. Миний аудитын гэрчлэг шүү гэдгээ зөвхөн төртөө хэлцдэг. Тийм одоо харилцааг л мэдээлэл гэж байгаа. Тийм мэдээлэл бол би болж байгаа. Тэгэхээр болгож байгаа. За дээрэс нь нөгөө зөвшөөрлийн тогтолцоог өөрийг шинжилж байгаа. Хуулиар нэг удаа ингээд зөвшөөрлийн тоог шинжилээд ингээд бууруулж болно. Гэхдээ дахиад бид нэр энэ асуудалтай дараа нь одоо дараагийн засгийн газар, дараагийн парламент толохгүй тулд тогтолцоог шинжилж өгч байгаа. Зөвшөөрлийн зөвлөлийг одоо засгийн газар хэрэглэх газар байсан эдийн засгийн хөгжлийн чинь манай одоо эдийн засгийн бодлогыг барьдаг бизнес эрхлэх орчныг хариуцдаг газар учраас энэ яам зөвшөөрлийн зөвлөлийг өгч байгаа. За зөвшөөрлийн зөвлөл юу их гэхээр энэ одоо зөвшөөрлүүд төр нэгдүгээр үнэлгээ нь одоо байгаа зөвшөөрлүүдийн үнэлгээ за энэ зөвшөөрөл байх ёстой юу үгүй юу ингээд бизнес ч өөрөө хөгжөөд шинэ юм бий болоод эсвэл хуучин алга болоод тий хөдөлж байгаа амьд байгаа шүү дээ. Тэрийг ингээд зөвшөөрлийн зөвлөл хэлцэн шийдвэрлэн хоёрдугаар шинээр зөвшөөрөл бий болоход тэрэн дээр нөгөө импакт анализ хийгээд энэ үнэхээр зөвшөөрөл болох юм уу мэдээлэл болох хэрэгтэй юм эсвэл зүгээр ингээд бүр энэ чигээр нь явуулах юм гэдэг шийдвэрийг одоо энэ хууль батлагдаад зөвлөл байгууллагууд одоо батхуу дарга харьцах нэ. Энэ одоо бүх юм AI тэ хэмэл оюунтай холбогдож байна. Би нэг саяхан нэг судалгаа уншсан. Нэг Англид сураад ирсэн залуу судалгаа хийж үзсэн чинь нийслэлд олгогддог энэ олон зөвшөөрөлтэй нийслэлийн одоо дөрвөн үйлчилгээнүүд шүү дээ. Энэ үйлчилгээнүүд дээр анализ хийгээд үзсэн чинь 9,000 ажлын байрыг үгүй болох хэмжээнд AI-аар орлуулж болохоор байна гэдэг ярьж байна. Түрүүн бизнес эрхлэгчид бас ярьж байна. Ил тод байх ёстой, ойлгомжтой байх ёстой гэдэг. Тэгэхээр энэ дээр эдийн засгийн хөгжлийн яам илүүтэй одоо орчин үеийн тий одоо технологийн дэвшлийг ашиглаад хүмүүст ойлгомжтой байдлаар байлгах тал дээр ямар ажил санаачилж хийгдэхэр болж байгаа вэ? За нэгдүгüүрт нь бол одоо аливаа тогтолцоог өөрчлөхийн тулд маш олон одоо том жижиг асуудлыг нэгэн зэрэг сайжруулах хэрэгтэй байдаг. Бүх юмыг төгс одоо нэг юугаар биш байгаа үед нь тэгэхээр яг одоо сая зөвшөөрлийн одоо сан гэж байдаг. Бүх яам агентлаг орон нутгаас өгч байгаа зөвшөөрлүүдийн мэдээллийг нь цуглуулдаг сан байгаа. Энэ зөвшөөрлийн санг нь бол эдийн засгийн хөгжлийн яам одоо бүртгүүлээд бүртгээд явж байгаа. Энэ сан одоо өөрөө цахим систем байгаа. Тэгэхээр нийслэлээс олгодог бүх зөвшөөрлийг ийшээ амжилттай цахимаар шилжүүлсэн яамдуудыг бас шахаад өнгөрсөн хугацаанд бүх юмыг цахимжуулах ажлыг хийж байгаа. Одоо хоёр дахь шат нь бол орон нутгийн захиргааны байгууллагууд байгаа шүү дээ, аймаг орон нутгийн. Тэднээсийн өгдөг зөвшөөрлийн харилцааг бас энэ цахим руугаа бүрэн шилжүүлэх ажил руу эхлээд орцсон явж байгаа. Энэ бол одоо байгаль тогтолцоо сайжруулах. Хоёр дахьт нь зөвшөөрлийн тогтолцоо одоо цахим системээ өөрийг нь хөгжүүлэх. Энэ дээр таны ярьж байгаа хиймэл оюун ухаан дараагийн технологийн шийдлүүд орж ирэх ёстой. Мэдээж одоо хүний одоо ялангуяа Монгол шиг юм жижиг хүн амтай, цөөхөн хүн амтай улсын хувьд бол хүн нэг бүрийн одоо үнэтэй цаг бол маш чухал. Тэгэхээр аль болох бүтээмжийг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаанаар хүний субъектив оролцоо байхгүйгээр зөвшөөрлийн асуудлыг шийддэг энэ тогтолцоо руу явах нь зөв. Ийшээ бас бидний судалгаа хийгээд ажиллаж байгаа. Дээр нь нэмээд бас сая Тэнгис зөвлөл хэлж байна. Эдийн засгийн хөгжлийн яамд хэрвээ хууль батлагдах юм бол зөвшөөрлийн зөвлөлийн үүрэг функц шилжиж ирнэ. Энэ функц дээр юу хийгдэх вэ гэвэл хэрэггүй зөвшөөрлүүд ер нь байна уугүй юу гэдэг асуудлууд. Нөгөө дүрмээр, журмаар тогтоогдсон тийм. Энд үүнээс гадна бидний сонсныг давхар нэг юм хийгээд байгаа бол засгийн газрын хэмжээнд хууль тогтоомжоос давсан аливаа журам зохицуултуудыг болий цуцлаа, хөнгөвчлөе гэдэг, чөлөөлөе гэдэг бодлого бас эрчтэй явж байгаа. Энийн нөлөөлөл бас харгалзах хэрэгтэй. Хэр зэрэг одоо тийм энэ бол үргэлжилж байгаа процесс, байнга хийгдэж байгаа, олон төрлийн албаагч шат шатанд ажиллаж байгаа. Тэгэхээр дээр нэмээд одоо төр иргэний хяналтын хууль гэдэг түрүүн бас дурж ирсэн салбарын хяналтууд байгаа. Энэ салбарын хяналтууд маань тус тустай салбарын яам дээр тарж одоо задарсан. Энэ дээр бол сайн тал байна, сул тал бас байна. Сайн тал нь бол одоо мэдээж ингээд хит одоо төрийн бюрократик тийм зохицуулт хяналт бол ингээд зөөлрсөн мэт боловч зарим тохиолдолд тал салтсан нөгөө нэг салбарын хяналтууд маань нэг аж ахуй нэгж байгууллага дээр давхцаж орж ирдэг. Олон удаагийн шалгалт хийгддэг.
ийм асуудал бас сөрөг талууд гараад эхэлсэн. Тэгэхээр энэ асуудлыг давхардалгүй, хийдэлгүй зөв шалгалтын, хяналтын тогтолцоогоо бий болгох хуулийн одоо энэ өөрчлөлт бас утгагүй өргөн баригдах гэдээ явж байгаа. Энэ мань өөрөө энэ бизнесийн эрх чөлөөний тухай хууль, дагалдах хуулиудад зэрэгцээд бизнесийн орчныг сайжруулах босныг түлхэж болох юм аа. Энэ хуулийн гол концепц нь бол хуучин мэргэжлийн хяналтыг сэргээх огт биш. Одоо тийм нөгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг одоо аж ахуйн нэгж бизнесийг айлгсан тийм огт биш. Зөвхөн шаардлагатай шалгалт хяналтыг нөгөө эрсдлийн тогтолцоо үнэлгээгээрээ хийдэг тийм байдалтай. Тэгээд одоо тодорхой аж ахуйн нэгжид бас маш цөөхөн давтамжтайгаар хэрэгтэй шалгалтуудаа хийцдэг тийм тогтолцоороо явна гэж ойлгож байна. Тэгээд зөвхөн хүмүүсийн нүдэн төсөөлөл өгье гэх юм бол одоо Сингапурт шинээр бизнес эхлэхэд нэг ингээ вебсайт руу ороод ямар салбар сонирхож байгаа, яаж яаж ингээл өөрөө цааш ингээ явсаар байгаа зөвшөөрлөө аваад дуусчдаг тийм систем байж байгаа. Тэгэхээр Монгол ч гэсэн одоо дараагийн тогтолцоогоо тийм юм руу шилжүүлэх нь зүйтэй. Дотоодын аж ахуй нэгжиж байж болно, гадаадын аж ахуй нэгжиж байж болно. Ингэж ойлгож ажиллаж бизнесийн хийх гэж зорж байгаа ажлыг маань харж болно. Дараагийн нэг сэдв бол яхахгүй нөгөө төр хувьшил та өрсөлдөхгүй гэж одоо сүүлийн 2 жил хийсэд хэлж гарч ирлээ. Тэгэхээр үнэхээр одоо бодит амьдрал дээр төр хувийн хвшилтэй хэр зэрэг өрсөлдөж байна. Бид нар ч төр данхаагаад аж ахуй нэгжүүд арай жаахан хомигдож байгаа гэсэн ойлголттой байгаа. Энэ дэр капитал маркет ямар анализ хийсэн бэ? Үнэхээр төр хувийн хвшилтэй өрсөлдөд байна уу Монгол? Одоо тэр нь ойлгомжтой манай төрийн өмс компаниудаас л харагдаж байгаа шүү дээ. Одоо төрийн өмс компаниуд маань улам томрол байна гэдэг чинь өөрөө төр өөрөө данхаж ийн л гэсэн үг тийм. За тэгээд төсвийн зарлага хэдхэн жилийн дотор одоо хэрэг нэмэгдэв тийм. Тэр чинь л өөрөө төрийн хэрэг том хэмжээтэй байгааг харуулж байгаа. За тэгээд хайл энэ бол буцаал миний ер нь одоо сүүлийн бодоход сэтгэлгээний л асуудал болоод байна монголчуудын хувьд тийм. Ихэнх одоо зөвхөн улс төрчдийн хувьд биш олон нийтийн хувьд одоо ялангуяа уул уурхайн салбарт биш төр авах хэрэгтэй, төр хийх хэрэгтэй гэл тээ. Нөгөө талд нь бид чинь төр засаг төрийн өмч компаниуд холбоотой маш олон одоо авилгалын асуудлыг одоо ил дараалан шин засаг шин одоо сайд нар яриад л энэ тээ. Тэгээд бид нар чинь тэгээд энэ бол нөгөө нөөцийг хинээр өдөрдүүлэх байл гэдэг асуулт шүү дээ. Ер нь бол тээ. Хинд байвал хиний гарт байвал илүү үр ашигтай тэр одоо нөөцийг ашиглаж чадж байна тээ. Яагаад одоо дэлхийд дээр хөрөнгөний зах зээл илүү хөгжөөд Америк яагаад илүү хурдтай хөгжөөд байгаа. Америкт бизнесийн одоо альва нөгөө санхүүжилтийн 70% нь хөрөнгөний зах зээлээр босдог бонд одоо улаан хувьцаагаар. Хятад одоо энэ жил өсөж байгаа. Хятад 30%-тай. Жил болго хятад ч одоо шинэ 5 жилийн бодлогоо дахиад хөрөнгөний зах зээл хөгжүүлнэ гэдэг. Яагаад тэр хөрөнгөний зах зээл хамгийн үр ашигтайгаар тэр капиталыг одоо ашиглаж чаддаг буюу хөрөнгө оруулагч нар нөгөө талд нөгөө хяналтыг тавьж чадж шүү дээ. Тэр утгаараа одоо бид нэр төрд байвал төрийн өмчт байвал хяналтыг тавьж чадахгүй гэхээр хин тавих уу гэхээр чинь эргээл нөгөө улс төр төрийнх нь болно. Тэгээ тэр нь бидний хариулах ёстой асуудалтай. Тэр үр ашигтай чадахгүй гэхэд сүүлийн 20-30 жилийн харахад үр ашигтай байж чадахгүй байна гэдгийг хариулж чадж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо дахиад энэ хуулийн өрөөнд бидний зорилго маань юу юм бэ? Юуг өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгийг л тодорхой тавьж байгаа. Тэрний араас дөрөвтэй өөрчлөлт хийхгүй бол одоо энэ чигээрээ л авах гал юм л да. За тэгээд төр өөрөө мэдээж төрийн өмчсөн төрийнхөө өмнө арай илүү таатай ч гэдэм шийдвэрүүд гарна мэдээлэлд ойр байна. Тэгэхээр яг нэг зах зээл дээр ороод төрсөлтөөн дээр л шудраг бос юм их гарна шүү дээ. Одоо бол би яг нарийн ширээ мэдэхгүй нэгтэй одоо нүүрсийн зах зээл дээр төрийн өмчт нүүрснийг бордох ажил хувьчлаар 22 альва асуудал гарахад төрийнх нь л хурдан шийдэгдэх бах экспортлын асуудал гэж гисэн. Тэр бол ойлгомжтой тийм. Тэгэхээр одоо биржээр ажилласан ч тээвэрлэлтийн асуудал ч гэсэн тийм. Тэгэхээр зөндөл тийм салбарууд асуудлууд байгаа. Тэгэхээр бид энийг л одоо өөрчлөх хэрэгтэй байна. Гэхдээ даанч одоо төрийн өмч компаниудыг одоо сэмгэлэн гээл яваад байдаг. Одоо хүртэл чадахгүй л явж байна тийм. Энэ дээр Эрдэнэ захиралтай ямар байр суурь? Энд ч бас тэгээд ингээд судлаа тараа явахаар хоёр тал руу бас юмнууд яваад ах шиг байна. Ингээд хятадыг харахаар баг талан төрийн өмчт салбарын хамгийн томууд нь хөвчл төрийн өмчт компаниуд байдаг. Гэхдээ яг тэнд баг тааслах төвшин хүртэл авилга, хэл хахуулын хоригдж чаддаг учраас нэг юм тэсэд ах шиг байгаа. Энэ бол би тэсэд гэж ойлгодог. Тэгээд ингээд харахаар тэнд ингээд маш сайн зохицуулт хийж чадж байгаа учраас тэр салбартаа өрсөлдөд байгаа.
Манай дээр ингээ харагдахаас чинь бизнес гэдэг зүгээр ингээд байгалаар нь аваад үзвэл ингээд юу юм гэхээр дээх үед бол бараг дайтгэл байсан юм баггүй. Ийм шууд л халцаа. Тэгэхээр тэрэн дунд өндөр зардалтайгаар одоо ингээд өрсөлдөнө гэдэг нь ямар ч боломжгүй. Тэгэхээр төрийн өмчт компаниудын зардал угсаа өндөр болчихдог. Тэр чинь хяналт шаалгалт бүх юмнууд тийм зардлаараа нөгөө төвтэй өрсөлдөд дийлэхгүй болонгот төрийн хүч ашиглаж л ихнэ гэсэн үг байхгүй юу? Салбар. Тэгэхээр нэг таарж байгаа салбар дээр бол ямар ч давуу талыг одоо ингээд төр шууд л өөртөө аав. Ямар ч давуу талаас өөртөө аав. Тэгэхээр энэ бол хайцсангуу өрсөлдөөн болох нь тодорхой болчихдог. Би сая зүгээр сүүлд ингээд харахад төрөөс Nestlé-с тэр орон сууцны ингээд юм хүн байраал юм хүн хийгээд байгааг харахаар нэг талаасаа ингээд хэрэгцээ шаардлага байгаад хийж байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээл тэр ямар зардлаар босч байгаа бол тэгээд тэрний дунд нь хідэн төгрөг хөнгөвчлөө цаашаа зарж байгаа бол тэр хэмжээгээр тийшээ барилгын гүйцэтгэгч компаниуд бусад компаниуд нь очихоор зах зээл дээр бусад байгууллагын барьж байгаа компаниудын зардал яаж өсөж байгаа бол гэдэг нэг тодорхой ийм юмнууд бас харагдаад байгаа юм л да. Тэгэхээр ингээд нэг ийм оролцоог нь дэмжих буруу юм шиг харагддаг. Гэхдээ яг Монгол улс чи өөрөө бас бид нар бүгдээрээ нэг 30 хэдэн жил суралцаал энэ шилжилтийг хийгээ явж байна. Гэхдээ хамтраад суугаад өөрчлөөд явах хэрэгтэй. Би бол ингээд хүн урагшаагаа л харах хэрэгтэй. Одоо тэрнээс биш ингэчлээ одоо юм байна гэхээс илүү энийг яаж өөрчлөх, яаж сайжрах. Одоо тэгээд арабын жишээ бол энэ чинь бүр сонгодог сайн жишээ шүү дээ. Ойлосоо буюу одоо орж ирсэн мөнгийг яаж аялал жуулчлал, хөгжил тэрнлүүгээ ингэж хуваарлаж зөв тавьж араас нь орж чадаад төрийн өмчт компаниуд нь багасаад илүү тийм тэр мөнгө нь яаж зарцуулагдаж орсон схемийг сайн судалмаар харагдаад идэх байхгүй. Одоо Казахстан Үзбекистан ч ялгаагүй. Бид нар чинь уул уурхай төвтэй эдийн засгт улс хэрнээ одоо сүүлийн үеийн энэ өсөлт дэвжил хөгжил өөрөө маш сайн зохион байгуулалттайгаар төрийн өмчт компаниудаа задлж байна л да. Яг л одоо хажууд бид нар чинь задлагын задлагад авч үлдээд зарим нэг тодорхой салбар бол одоо үлдэх ёстой бол үлдээд явдаг юм байлгүй. Тэгвэл тэд нар яаж задлж байгааг харахад бид нар одоо ингээд тодорхой түвшин задлах ёстой гэдэг нэг тодорхой байдаг. Задлаад харин тэр нэг тоглоомын дүрмээ тодорхой болгоод тэр хариуцлагатай байж чадах компаниудад нь эхнээс нэмийг гаргаж өгөх ёстой юм болов. Манайх одоо ер нь задлана гэд маш зоригтой дуурдаг үе улс төрчид. Гэхдээ ер нь нэг л явдггүй шүү дээ. Улсын хурлын тогтоол гаргах чинь за одоо ингээд төрийн өмчийн хөвчлөл ийм компаниуд гээд маш гоё нэрсийн дараалал байдаг тий. Тэгсэн хэрнээ бид нар одоо хүртэл одоо дөрвтэй өөрчлөлт харж чадахгүй байна. Энэ бизнес эрхчлөөний тухай хуулийн концепцаар бол энэ төр хувьшлын өрсөлдөөнийг хязгаарлах иймэрхүү тодорхой бодлогод туссан байгаа юу? Ер нь энэ тал дээр ямар бодлого барьж байгаа? Ерөнхий сайд өөрөө юу бодож санаж явал та зөвлөхийнх нь тавилж бодож санаж яваа. Тий. Би таныг зөвлөх нь болохоор асууад байна. Энэ зарим үйл ажиллагааг одоо чинь бизнес эрхчлөөний хуулиар бол одоо энэ чинь нөө зарчим тогтоож байгаа учраас цааш баримтлах зарчим тогтоож байгаа учраас энэ бол түгээр яа. Мэдээж одоо энэ төр бизнес өөрчлөхгүй гэдэг агуулга мэдээж одоо номер 1 агуулга орж байгаа. За яг төрийн өмчит компани талаар баримтлаж байгаа бодлого бол одоо яг өнөөдөр энэ 7 хоногт сая өчтөр эдийн засгийн байнгаараа хуваах гээд хойшлцлоо. Төрийн бол орон нутгийн компани хуулийг 2 жилийн өмнө засгийн газар учрал сайд засгийн газар хэрэглэх газрын дарга багтаа өргөн барьсан хууль байна. Төрийн өмчит компани талаар баримтлах бодлого дээрээс нь юу засаглалыг сайжруулах тийм хууль. За тэгэхээр энэ хууль дээр үндсэндээ улсын хурал дээр 2 жил болоод одоо өнгөрсөн 7 хоногт альтиск хуралдаа саналаа ороод дууссан. Ямар тохиолдолд төрийн өмчит компанийг байгуулах вэ? За энэ дээр бол одоо нэг парламент маань өөрөө олон намын бүлэг байгаа учраас асуудалд нээлттэй либерал хандаж их сайн зохицуултуудаас орж байгаа. Төрийн өмчит компани бол нэгдүгürt бол нөгөө одоо нийтийн үйлчлэгээний зорилгоор буюу одоо бизнесд орох гэхээр нөгөө тарифын зохицуулалтаа хүн салбар биш. Зөвхөн зайлшгүй хүн амд чанартай өртөмжт хүргэх хэрэгтэй одоо ус, эрчим хүч, дулаан, цахилгаан одоо тийм энэ бол ихэнх улсад бол бас төрнүүд хийдэг юм үйл ажиллагаа байна. Одоо бизнес гэж хэлж болохгүй тийм ашигын төлөө биш учраас. Ийм тохиолдол байгуулж болно. За эсвэл одоо үндэсний аюулгүй хангах зорилгоор байгуулж болно. Төрийн бол орон нутгийн өмчт ямар тохиол байгуулах гэж. Дараа нь тэн дээр тавих засаглалын аюулгүй одоо тийм сайн зохицуулж өгч байгаа. Одоо компаниуд бол ер нь тузын гишүүнээ дээд тоог хязгаарлаж. Хуучин бол бид нэр зүгээр өмнөх үед одоо хэдэн зуун ч үнэтэй хөлөө тийм туз байсан гэдэг төрөөс компани. Одоо ингээд зэгцэр явж байгаа. Тэгэхээр одоо энэ хуулиар бол төрөөс компани тузын гишүүн дээдл нь 10 тотал байна. За тэр тузын гишүүнээ чинь хараат босна 3.1-ээс дээш буюу 3.2 хараат бос гишүүн байна. Хараат байж хат дээр л нөгөө төрөмч компани ингээд сайхан зорилгоор байгуулдаг. Яамны нэг дарганаар орж ирэл тэр чинь бизнесийн мэдлэг байх нь их шүү дээ. Ягаад тэгэхээр би дарга болохын тулд төрийн байгууллага насаараа байж л дарга болж байгаа. Гэтэл тийм хүн ч орж ирээд
одоо аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компани тулд орчхоор шийдвэрүүд нь нөгөө төрийн шийдвэрийг биелүүлэх гэж л компани шахаад байдаг. Гэтэл одоо шинэ хуулийн зохицуулалтаар бол хараат бус гаднаас ирсэн гişүүд яг тэр тузын засаглалыг сайжруулах гэж л одоо орно гэсэн. За ингээд энэ хууль төрийн өмчит бол орон нутгийн компанид байгаа хууль одоо ажлын хэсгийн төсөөлөлөөр бол энэ одоо хаврын чуулганд амжиж батлагдана. Тэгээ 27 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөнө. Хууль мөрдөгдөж гиснээс хойш дагаж мөрдөж буй байгаа хууль 1 жилийн дотор одоо байгаа төрийн өмчит компаниуд зэкслэг үүрэг өгч байгаа. Үүрэг өгч. Одоо ч бүр аймгийн төвийн худалдааны төв хүртэл төрийн орон нутгийн өмчт байна. Дээрээс нь засгийн газар зөвхөн хууль өрчөд хүлээгээгүй. Яг одоо засгийн газар сая 1 сарын өмнө Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа 10 одоо компани татан болгож байгаа. Ер нь одоо энэ бол цааш үргэлжлэн байнга татан болгож. Өөрөөр хэлбэл нөгөө одоо төслийн зорилготой компани байна. За эсвэл ингээд нөгөө алдагдaltaй үйл ажиллагааны тийм одоо нийт төлөвлөгийн зорилгогүй гэдэг ч юм уу тийм компани татан болгож байгаа. Ингээд 10 компани татан болгонд бол Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд бол их том тоолт тийм. За бусад салбарт бол ингээд бас явах хэрэгтэй явна гэж харж байгаа. Орон нутагт жишээлбэл байдаг маш олон төрөмчийн орон нутгийн өмчит компаниуд байдаг шүү дээ. Бүр хувийн хвшил орж өрсөлдөх аргагүй болтол ингээд чигжсэн те. Бүгдийг ингээд орон нутг нь өөрөө хариуцдаг ард түмэн тэрэндээ айгүй гоё эвтэн нартай амтраа сурцсан байж байдаг. Тэгэхээр орон нутгийн хөгжлийг дэмжихэд энэ төрийн өмчит компаниуд төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг задлах тал дээр эдийн засгийн хөгжлийн юмд ямар санал бодол одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Яг эдийн засгийн одоо онлын талаас бол төрийн зайлшгүй үзүүлэгчтэй үйлчлэгнүүд байдаг тийм ээ. Тэр нь бол нийгмийн зорилготой учраас тодорхой хэмжээнд алдагдaltaй ч юм уу үйл ажиллагаа шаардлагатай. Энэ тохиолдолд яалтчгүй төр өөрөд нэг далд зардлыг даагаад энэ компаниудыг өөртөө аваад явах нэг тийм хэрэгцээ шаардлага байдаг. Үүнээс бус тэр хэрэгцээг одоо олон хүмүүсийн ярьж байгаа шүүмжлэлтэй байгаа. Хэрэгцээгүүдийн төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниудыг бол юм задлах, хувийн хвшилд олох нь зүйтэй. Би бол нөгөө онол талаас нь байна. Энэ дэр гол анхаарах ёстой юм бол тэр компаниудын үйл ажиллагааны явцад үүсдэг урсгал зардал, үйл ажиллагааны зардал нь иргэн төлөлт нь нөгөө хэр оновчтой байна вэ гэдэг. Хаанаас ямар их үүсрээ тэрийг бүрдүүлэх вэ гэдэг дээр л анхаарах ёстой. Одоо хөдөө орон нутг руу явдаг автозан байгаа тийм. Автозамын хураамж гэдэг амар гоё замаар ингээ хэдэн зуун километр давхичээд нөгөө пүүтгэн дээр 1000 төгрөг 500 төгрөг өгөөл яваад байдаг шүү дээ. Энэ орлого нь өөрөө тэр замын илгэдэл гэмтлийг засварлахад хангалтгүй байгаад. Энэ бол цаад эдийн засгийн агуулгаараа бол буруу юм хийгээд байна л гэсэн үг. Тэгэхээр автозам засвар ашиглалтын компаниудыг одоо хүн хвшилжүүлэх юм бол яг тэр өртгөө нөхөх тодорхой хэмжээний ашиг нөхөх хэмжээнд нь тэр үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээнд одоо автозам ашигласан хураамжийг өсгөх эрхийг нь мэдээж олох ёстой. Ингээд зах зээлийн тогтолцоороо шилжүүлэх юм бол энэ маань өөрөө яг жинхэнэ төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй. Хувийн хвшил одоо тэр бизнесээ сайн авч явахын тулд байнгын аюул осолгүй стандарттай замын нөхцөл байдлыг хангана. Өвлийн үйлрэл цасын найрлах нь одоо янз бүрийн дэмтлэг харуулт тэр дорн засах юм. Энэ бол хувийн хвшлийн мэдлэг одоо нөө хав одоо юу туршлагыг нь бол ашиглах тийм боломж бий болно гэсэн. Яг энэ концепцийг салбарт ашиглаж болно. Одоо эрчим хүчний салбар байна тий. Маш бага тарифтай ингээд олон жил яваад байхаар хуримтлагдсан асуудлууд үүсдэг. Гэхдээ энийг үе шаттайгаар ингээд асуудал шийдвэрлээд байх шүү дээ. Одоо жишээ нь замын хураамж, Улаанбаатар хотын дотор явж байгаа иргэдийн автомашины хураамжийг ч гэсэн огцом гинт нэмэх биш, иргэдийн одоо зан төлөв, одоо автомашин хэрэглэх, нийтийн тээврийн унаа хэрэглэх зан төлөвүүд нь өөрчлөх хэмжээнд хураамжийнхан өгдөг тийм тогтолцоог нь эхэлж бий болгоод тэргээ аажмаа нэмэгдүүлээд, шилжүүлээд ийм байдлаар хийх нь зөв. Тэгэхээр энд орон нутагт бас тийм боломжууд их байгаа. Яг цэвэр хувийн хвшлийн ашиг олоод хийдэг бизнесийг зэрэгцүүлээд хийх бол маш буруу. За сүүлийн асуулт би та бүхний донд тавья. Ер нь Монголд одоо бид нар хөрөнгө оруулалтын орчны тухай айгүйх ярьлаа. Нэг гадаадын хөрөнгө оруулалт гэж ярьдаг байлаа. За одоо сүүлдээ заавал гадаад биш дотоодд байхын ч гэсэн мундаг хөрөнгө оруулагчд болж өсөж чинь гэж ярьж байна. Ер нь хөрөнгө оруулалтын орчин ямар байна? Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хуваалцаач. За ер нь зүгээр манай компанич одоо Монголын хөрөнгө оруулалтын форум гээл Нью-Йорк, Сингапур, Лондон, сая Шанхай анхудаа хэлээ. Ингээд Нью-Йоркт 3 жил дараалж хийлээ. Сүүлийн 3 жил хэл юм сурж ойлголоо гадныхантай уулзаж ярилцсан явахаар тий. Тэгэхээр нэг ойлгосон юм бол бид нар өөрсдөө маш удаан байна. Дэлхийд даяар маш олон юм хурцтай болж шүү дээ. Одоо энэ AI эдэр чинь сүүлийн 2 жил гарч одоо зөндөл ярьсан. Гэхдээ сүүлийн 2-3 жил амар ичтэй явал янз янз юм болол
улс орнууд маш хурдан маневрлаад бодлого урд нь тодорхойлоод хурдан хийж штэ. За бид нар Узбекистан, Казахстаныг харж байна. Богинохон хугацаанд ямар бол юм ингээ хийгээд ингээ шийдвэрээ гаргаад араас нь гүйцэтгэлийг явж штэ. Тэгээ Монголын нөхцөлийг харахаар бид нар чинь нэг одоо энэ хуулийг чинь сүүлийн хэд өөрчлөлтөж орж иж байна. За төрийн компани юу гэдэг ингээл хууль яриад идэг. Засаг нь өөрчлөгдөөл. Тэгэл ингээл амар удаан шийдвэр гарах процесстэй. Тэгээ ер нь сүүл зүгээр би ингээ боддоор нэг л одоо ер нь Монголд хийх хэрэгтэй юм бол би бол сүүлийн дээр Астанагийн олон улсын санхүүгийн төв гэж байгаа. Сая сүүлийн хэлж очих манай хөрөлгөөн хэлж очихтой бас үүссэн байлээ. За энэ жил Узбекистан бас байгуулчлаа энэ жил. Ташкент тэгээд тэр яаж юм гэхээр тэр олон улсын санхүүгийн төв дээрээ тэр нь өөр тусдаа хуультай, татварын тусдаа орчинтой, Английн хууль дагдаг. Шал өөр режимтэй. Одоо монголоор чөлөө төстэй байгуулах юм хэлээ л дээ. Тэргээ байгуулахдаа тэн дээрээ нөгөө шинэлэг, инновацлог, санхүүгийн шинэ янз бүрийн юмнууд. За тэр нөгөө өргөний зах зээлийн олон улсад холбогдсон юмуд бүгдийг тэрүүгээр явуулж байгаа. Яагаад тэгэхээр дотоодын хуулийн эрхцээ Казахстан Узбекистан ч ялгаагүй шүү дээ. Өөрчлөлт гэж бас нэлээд ажиллагаатай удаан тий. Тэгэхээр тэрүүгээр ингээ явуулчихад байгаа байхгүй. Тэгээ одоо сая Узбекистан чинь төрийн хэмжээнд 10 хэдэн компани нийлүүлээл Лондон, Ташкент нийлүүлээ IPO гээл Franklin Templeton менежмент өгч чинь тэр 13 компанийн хаан тий. Казахстан Астанагийн өргөний бирж чинь Nasdaq-т 15% өгсөн, Шанхай өргөний бирж 15% нээсмждэг. Тэгээ дэлхийн 2 том биржид 15% өгсөн. За саяхан энэ өвөл Хятадын уулуурхайн компани Астана болон Шанхай биржээр давхар IPO хийж байгаа байхгүй. Тэр боломжийг бий болгочлаа шүү дээ. Тэгээ нөгөө Хятадын уулуурхай компани Казахстанд хөрөнгө оруулж эхэлж байгаа. Гэхдээ илүү ил тодор бизнес хийж шүү дээ. Манайх болохоор яаж юм ямар Хятад компанид гэрээ хийсэн гэнэ нөгөө гэрээгээ ил болгож ямар захирлын эзний бүгдээр мэдэхгүй сууж шүү дээ. Хэмжлэн харахаар бид нэр ер нь яг илүү хурдтай явъя гэвэл тийм олон улсын санхүүгийн төв байгуулад тэр нь одоо English law буюу Английн хуулиар явдаг, татварын орчин бүх юм тодорхой байдаг. Тэн дээр нь гэрээ хэлцэл янз янзын юмуд хурдтай явдаг. Тийм орчныг бий болгох хэрэгтэй юм байна л сүүлийн үед дараа. Тэрнээс өлөөдөө бид нэр маш олон хууль муулаа өөрчлөн ингээ явал гисээр 27-8 оны сонгуул те бид нар 2-3 жилийн дараа 5 жилийн дараа адилхан юм яриа сууж байгаа. Эрдэнэ захирлын үед. За надаас нэг хоёр өнцөг байна. За нэг бол яг санал нэг байна. Яагаад тэгэхээр саяны хэлж байгаагаар хөгжлөө нэг тусад нь ялгаж тавих хэрэгтэй юм бэл. Энэ манай компани бүтц дотор би одоо инвестментийн захирал гэдээ явдаг. Манайх яагаад үүссэн гэхээр тузын дэрэгдэх юм скаутын баг шиг байж байгаа сүүлчрээд хөрөнгө оруулаад хөгжүүлээд компани хурдыг болон өөрчлөлтийг шингээж авах гэж бид нар байж идэг. Одоо энэний жишээхээр гадны том компаниудаас ингээд өөрчлөлт хийж чаддаг. Зүгээр Японоор жишээ авахад нэлээд хэдэн том телевиз электроникийн компаниудаас зарим дампуураад Sony жишээ нь ихэд баг телевизэн биш одоо бүр PlayStation, тоглоом, Canon-ы компани болоод ингээд shift хийгээд амьдэрсэн. Тэгэхээр тэр дампуурсан компаниуд дотор зарим жишээг нь харахаар баг 5-6 жил нэг CEO орж ирээд хамгийн өндөр борлуулалт, хамгийн бага зардалтай байсан. Тэгээд эргээгээ тэр хүн буусан чинь компани дампуурсан чинь яасан гэхээр тэр хүн ирээдүйн хөгжилтөнд зориулж хөрөнгө оруулалтаа хийгээгүй учраас тэр компани дампуураад өрсөлдөх чадамжгүй болол унтсан байгаа даа. Бид нар урттаа одоо энэ гадны хөрөнгө оруулагч Монголын бизнесийн орчныг яг энэ нүдээр харахгүй бол бид нар нэг өдрөл одоо ингээ байгаа нэг борлуулалтын ундаа ингэж явж эргүүлж байгаа л нэг харсан чинь ямар ч өрсөлдөх чадамжгүй өөрийн гэсэн ялгаралгүй усуулж хөврөөд нэг өдөр таг нөгөө нэг дампуурдаг компани шиг дампуурах магадлал нь улс өөрөө дампуурах магадлал руу явцсан учраас заавал одоо тэр менежер одоо юу гэдэг юм шүү илүү нөгөө нэг магадгүй одоо тэр нэг юм байгаа юмыг сайн зарцуулах бүтсэн байх хэрэгтэй баг. Дахиад бүр тусдан салгаад энийг бүр нэг юм манай компани дотроо ялгаад би чадхаараа л одоо миний хийж байгаа ажил нэг юм мэдээлэл хурд тэгээ шинэ хөрөнгө оруулалт хөгжүүлэлт гэдэг нэг юм дээр байж бид нар бүтцээ зургалсан шиг ус дээр ч гэсэн яг энэ бүтцийг бүр тусгаачлан авч үзэх хэрэгтэй. Энийг тусад нь ялгахгүйгээр энэ байгаа асуудлаа ингээд нэг салбар ингээд яагаад би өөрчлөхгүй гэж боддог гэхээр нэг салбарын захирал бол хамгийн бага одоо зардлаар хамгийн их орлого олох ёстой буюу Монголд аль хэдийн тогтцсон байгаа салбарууд бол тийм л байгаа. Тэд нар тийм л зүйл хүсэж байгаа. Тэд өөрсдөө тэр салбар хөдлөхийг хүсдэг. Хүнийг өөрчилж чадахгүй байхгүй түрүүний хэлдэг сэтгэлгээ гэдэг айгүй чухал. Хүнийг өөрчилж чадахгүй тэр бүтц амар өөрчлөгдөхгүй. Тэр бүтцийн тэр татвартай тэр юмтай нь бас зарим хэсгийн зүгээр эргүүлээд үлдээгээд тэр монголчууд бас тэр урсгалаар нь явуулчаад маш их мөнгийг энэ ирээдүйдээ бэт тавих хэрэгтэй. Ирээдүйдээ тэнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэр баялагын сан мөн үү тэнд ийм салбар мөн үү маш том тусад нь бүтц гаргаж зүгээр нэг ийм
бүр мэдгүй яаж ялгамаар баг тусад нь ийм засгийн газрын бүтц шиг том бүтц тэнцээ бүр ингээд нийгмээрээ бүх хүн байгууллага тэгээд төртөг нийлж байгаа тийм тавих хэрэгтэй юм шиг надад санагдав. Нөгөө талаасаа энэ гадны хөрөнгө оруулалт талаасаа ингээд бодлогыг харахаар заримдаа хин их эрсдэлтэй тоглоом байхгүй. Би анх ингээд боддог байсан зүйл нь гадны хөрөнгө оруулалт орж ирэл төсөл хэрэгжүүлвэл өстой Монгол тайртай байна гэдэг байсан чи энэ Монгол тайртай дэж тэр хүн их тийм Монголыг ашиглаж исэн байгаа даахгүй. Одоо ингээд бодохоор юу гэхээр тэр хүн чинь өөртөөгөө сул мөнгөө өөр хөгжиж байгаа улсууд руу оруулчихж байгаа. Хүүтэй. Буцаага тэр нь өөрийнхөө компаниг ороод ажил хийлгэж байгаа. Экспортын орлого. Улсдаа нөгөө ажиллаж байгаа нь татвараа төлчихнө. Тэр улсыг нь хоцсон байгаа шүү дээ. Тэр бизнесээ дэмжсэн байгаа тох. Тэр улсын ерөөсө хоёр улсууд одоо сүүлд одоо том одоо Орос, одоо Америк, одоо бүгд хятадууд уулзаад том гөрнүүдийн уулзалтууд болж байгаа харахад бизнес их яваад шүү дээ. Тэр ч ерөөсөө эцсийн дүндээ явж тэр хоёр бизнесийн тохироо чинь тэр бизнес улсуудын тохироонд бизнес дээр илэрж гарч ирээд байгаа. Тэгэхээр чинь бид нар яваад очихдоо яг тийм тохироонд хийж чадж байна уу? Ер нь нэгэл тэнгууд гаднаас орж ирж байгаа зээлийг харангуут эсвэл санхүүжилтийг харангуут нэг тухайн үедээ попрод нэг юм гой төсөл хийсэн нэртэй хүн тэр Монголд яг биднэрт хэрэгтэй юм уу? Эцсийн дүндээ тэр тэр зовлон тэр ирээдүйн стрессийг хэн түлхэх гэхээр бидний ирээдүй бид нар өөрсдөө дотор төлөөлөх байхгүй. Өнөө маргааш шийдэж байгаа энэ нэг юм шийдвэр гаргалтууд бол үр дагавар нь өнөөдөртөө биш дандаа 10 жил, 20 жил. Одоо ялангуяа энэ бизнесийн хурц дэлхийд ийм хурдтай авахт бол тэр зан аашлал байгаа. Тэгэхээр чинь одоо бид нар энэ дээр маш хурдтайгаар л хамтын шийдвэр гаргаж улсаараа тийм өөрчлөлтөнд орж хөрөнгө оруулалтын хэсгээ тусдаа тавьж гадны хөрөнгө оруулалтыг ч гэсэн хөрөнгө оруулалт гэхүү тэр яг манай улсыг юу яаж гинүү гэдэг маш тодорхой харж хяналт тавьж зарим төслийг хэрэгжүүлдэг, зарим нь хянаж чаддгүй тийм бас нэг юм чадвартай хяналттай төрийн схемтэй баймаар байгаа. Тэгэхгүй болохоор ерөөсөө л орж ирсэн хөнгөлөлтөд зээл болгоныг л одоо ажил болгочих гол гадны хөрөнгө оруулалт орж ил баахан зээл тавиал юм хийгээд байгаа. Энэ тэгтээ яг зөв үү буруу юу? Энэ бодлогын хувьд энэ буруу юу зөв үү гэдгийг хүртэл ингэж нэгтэлж хармаар санагдаад байгаа. Энэ хоёр талаас нь хөөгөө харахаар тэгэхээр одоо бид нар өөрсдөө ингээл экспорт хийх гэж зовж байна. Яг үүндээ одоо манай компани Үзбекистан, Казахстан, Өвөр Монгол гэдэг одоо экспорт хүнсний экспорт хийх гэж явж байгаа. Одоо сүүлийн 10 жил хийж л байна л да. Гэхдээ бид нар юу анзаарчихсан гэхээр манайх бол өрсөлдөх чадамжаар хамгийн хойно байгаа хэд улсуудын нэг. За сүүний бүтээгдэхүүн зарыг гэж үү. Тэр чинь буцаагаад тэр сүүн фермээс хамаарна. Фермэн тэжээл нь буцаагаад тариалаа. Энэ бүх зүйлийн гинжи хэлхийн дунд логистикийн кост, дөрвөн улирлын нөлөөлөл. Тэгээд манай хүний зах зээлийн багтаамж гээд энэ бүх индикатораа тавиад үзэхээр бид нар тэнцээ хажуудах юу Орос, Хятад, Меттай байтгаа тэр Африктайгаа өрсөлдөхгүй төвшний бүр Станы орнуудыг ч барахгүй бид нар. Тийм шууд өрсөлдөөний ямар ч давуу тал байдгүй байхгүй. Тэнгүүд биднэрт одоо ингээд үлдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр хязгаарлалтын нөөцөд одоо инглиш хүмүүч байт юм. Эсвэл ийм артс ч байт юм. Одоо манай нэг юм уламжлалт бүтээгдэхүүний ийм брендинг Монголтойгоо өссөн ийм брендингээр л бид нар тэнд өрсөлдөн үхээс шүүд үний өрсөлдөөнд бол үйлдвэрлэлийн өрсөлдөөнд орох. Угаасаа жингийн өрсөлдөөн байхгүй учраас анхнаасаа тодорхой байгаа зүйлийг тийш шилжүүлмээр санагдаад байна. Тэгэхгүй болохоор манайхны ингээ хийдэг бодлого нь бүхэл ингээл хавтгаараа л дэмжиж идэг. Аль нь өрсөлдөх гэж байгаа нь чадах юм, хин чадахгүй, хин Монголын нэрийг гараад экспорт хийх гээд байгаа юм. Тэнд байгаа нэг ийм би нэг юм хэлж байгаа юм шиг зарим байгууллагууд хийж чадахгүй бах, хийж чадах нэгийг нь харин дэмжих талаараа яах юм, бодлогоо яаж тийш нь тавих юм гэдэг юмыг ингээд экспортыг өөрсдийнхөө тэгтээ нэг юм ялгарлал болмоо санагдаад байт юм л та. Бид нар чадхаараа болоод байна. Тэгтээ энэний цаана биднэрт асар их тийм уг нь боломжоо олчвол те зарим усууд чинь өөрийнхөө ингээд хэмжээндээ таарсан юм хийгээд байгаа байхгүй. Технологиор ярих юм бол компьютер одоо хийдүүлээ хийгээд яах юм. Тэр компьютерийг авч ашиглачаад өөрсдийнхөө identity нөхцөл байдал одоо байгаа нөхцөл байдал. Тэгээд энэ хурц дунд хаана бид нар байвал зөв юм гэдэг энэ бодлогоо гаргаад тэрэн дээрээ хөдөлгөөнөө хийгээд аялал жуулчлал байх юм уу, хөдөө аж ахуй байх юм уу. Энэ дээрээ нэг юм бүр нэг юм тогтсон шийдэлтэй болмоо санагдаад байна. Тэрийг ингээд уг нь гаргаад авч чадвал бид нар бас энэ ирээдүйдээ нэг юм хөрөнгө оруулалт одоо энэ Монгол улсын хөгжил нэг юм цаашаага нэг юм урагшлах боломжууд нь бид нар бас нэг тухайн үедээ хийж чадсан шүү гэдэг юм та салах юм болов уу гэсэн бодолтой байдаг учраас энэ зүйлийг нь хамт олоодоо л гэдэг тийм хүсэлтэй л болчиход байгаа. Тийм. Тэнгис зөвлөхөө хөрөнгө оруулалтын орчин дээр одоо энэ хуулиа өөрчлөгдөд одоо магадгүй 5 жилийн дараа ямар өөрчлөлт гарна гэж таарч байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль бол ийм байна. Бид нэр ажлын хэсэг дээр маш их ярьсан. Энэ бол ерөөсөө биднэрт зориулсан хууль биш байхгүй. Энэ хөрөнгө оруулалтын хууль чинь олон улсад өрсөлдөж байгаа манай одоо хөзөр болчиход байгаа.
карт гэдэг. Бусад улсууд хөрөнгө оруулагч бол одоо дэлхийд дээр тийм олон сул хөрөнгө оруулагч байхгүй. Тэгэл аль улс руу, аль таатай нөхцөлтэй улс руу хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг харахад хамгийн түрүү хөрөнгө оруулалтын орчноо л харна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хууль бол маш чухал юм аа. Одоо өөрөөр хэлбэл бизнесийн гадагшаа харсан цонхол хөрөнгө оруулалтын хууль. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль энэ удаагийн өөрчлөлт яг 6 гол өөрчлөлт оруулсан. Одоо маргааны асуудлыг шийдвэрлэх, зарим нэг айлын татвар, төрийн байгууллага өөрийнх нь асуудлыг шийдвэрлэх гэдэг ийм зохицуулалт орсон. За мөн гадаадын банк байгуулалт боломжийг нээсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг банкны хувьцаа эзэмшиж нэг хувьцаа эзэмшиндээ 20% ингээд тавьчихаар 5% эзэмшиж болдог. Гэтэл гадаадын банк орж ирнэ гэдэг чинь бид 5 банк нийлээд орж ирэх шилж чадахгүй шүү дээ. Хэцүү. Тийм учраас тэр хязгаарлалтыг гадаадын банкн дээр шууд байхгүй болгож байгаа. Энэ хуулиар жишээ. Ангийн бол Монгол банк 4 жил мөртөл гадаадын банк орж ирж болно. Гадаадын банк орж ирж болно чинь за мэдээж салбар заана гэж одоо үзэж байгаа хөрөнгө оруулалтын чиглэлч. Хөрөнгө оруулалтын чиглэлэр гэдэг бол одоо зарим нэг ярьж байгаа асуудлууд ингээд үжээ шийдвэрлэх хөрөнгө оруулалт нь орж ирээд тэрэн дотроо хөрөнгө оруулалт хийгээд явнаа л гэсэн үг. За хэрвээ төрөмж компани хөрөнгө оруулах юм бол яг засаглалын сайжруулалт бас оролцоод явнаа гэсэн. Олон давуу тал ингээд цаашаа бий болно. Гэхдээ ингээд зогсож болохгүй хөрөнгө оруулалтын бол нөгөө бусад улс ингээд хөгжөөд ахаад байгаа учраас бид нэр тэр дэжтэй уралдах хэрэгтэй болохоос биш ингээд нэг хууль гаргалаа гэдэг зогсож юусоо болохгүй чи ингээд байнга явж явах хэрэгтэй юм бэ л. Зүгээр ингээд бид нар ажлаас хурлаж байгаа хооронд л төрөмж компани хууль хэлцэж байгаа хооронд л одоо манай залуурын мэдээ гараад ирж байгаа. Ингээд Узбекистан ингээд 10 компани хувьцааг багслаад ингээд санал болгочихжээ. Компаниас 10 20 ингээд тий мөнгө олох зорилготой заримынхаа энэ зарим нөгөө нэг гой дагалаа хүзээ гэдэг шиг нэг ашиггүй нэг ганц компани шаргуулаад засаглалын сайжруулах ингээд хийцэн багцсан ингээд шин харилцаанд бий болчихж байгаа учраас энэ хууль журам дүрм журмыг бол заавал өөрчлөх хэрэгтэй. За яагаад заавал хуулиар гэж. Одоо манай бүх оролцогч явж байгаа яагаад хууль гэж. Тэгэхээр нөгөө бас ярьсан хүн сэтгэлгээ хоёрыг өөрчлөх маш хэцүү. Ялангуяа ингээд шинэ одоо ганц Монгол биш шүү. Хөгжиж байгаа улсууд бүгдээр ингээд тулгарч байгаа асуудал. Тийм учраас төрийн албан хаагч нарыг бид нар одоо ингээд хөгжүүлэх талаас нөгөө талаа ингээд ажиллаж байгаа. Би одоо нэг төрийн албаны хуулиараа ажиллаж байгаа. Төрөмж компани хуулиан дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр хүмүүсийн асуудлыг шийдэхээр бид нар тэр 221 мянган төрийн албан хаагчийг шууд солих болоо тийм боломж бидэрт байхгүй. Одоо Солонгос ус нэг төрийн албан хаагч нэг ажлын байран дээр 15 өрсөлддөг. Манайд бол 15 өрсөлдөхгүй байгаа шүү дээ. Нийлүүлэлт айгу багтаа бас. Тийм учраас төрийн албан хаагчийн нэг сайн тал нь манай ярилцлагыг Батгүй дарга хэлсэн. Цаасан дээр цагаанаар бичсэн 4 журмын төрийн албан шууд мөрддөг учраас тэр юмнуудыг бид нэг хуулиар ингээд бичээ сайжруулад өгöd байгаа юм бол нөгөө төрийн албан хаагчийн янз бүрийн тийм дүзмжээрээ шийдвэр гаргах орон зай нь хомигдаад яг л одоо энэ тогтоосон зарчмын дагуу дараа чи хууль 4 журам зөвшөөрлүүд нь бий болцохоор хүн сэтгэлийг өөрчлөх хүлээх нь үе солихтой хүлээх болж байна. Тэгэхээр тэрхгүйгээр хууль эрх зүйн орчноор ингээд шийдэд явъя гэж. За нөгөө талаас нь чөлөөлөе гэдэг санаачлах чи ер нь яагаад бий болсон юм бэ гэдэг чи одоо ингээд ярьсан төгсгөлт ингээд тодорч гарч ирж байна. Яагаад тэгэхээр чөлөөлөе гэдэг чинь бол зүгээр одоо энэ зөвшөөрлийг цөөлчи нийслэлээр байгаа тэр 8 төрлийн 146 үйлчлэгийг ингээд системийг бүртгээр мэдээлэл болгох чи. Одоо төрний хэлсэн жишээ чинь хэрэгжсэн байхгүй тэр 9,000 хүн ажлын байр байх болох шаардлагагүй. Нийслэлээр байсан тэр зөвшөөрлийн хууль байхгүй юмнуудыг шууд мэдээлэл болгоцсон. Өөрөөр хэлбэл тэр үйл ажиллагаанд оролцсон хүн байхгүй болсон. Тэр үгүй хэрэгжсэн. Тэгэхээр ингээд чөлөөлөг чинь жижиг арга хэмжээ биш. Ерөөсөө сэтгэлгээний өөрчлөлт хийя гэдэг тийм том зорилго байхгүй. Хандлагын өөрчлөлт. Ер нь одоо өнөөдрийн хүртэл хугацаанд төрийн албан хаагч нар хүмүүс одоо энэ бизнес хандах хандлагаа өөрчлөё. Чөлөөтэй бизнес үйл ажиллагаа эрхлэх зарчмыг бодцоод дараас нь тэр заавал зохицуулах юм хий гэдэг тийм. Одоо түрүүн ярьсан тэр нэг засгийн газрын хяналтын хууль дээр ч гэсэн өөрчлөлтөнд тийм үзэл баримтлал байж байгаа. Хуучин бол мэрэгжлийн төч шууд торгоо авчдаг гэсэн бол одоо та ингээд төрийн нэрийн өмнөөс тэр үйл ажиллагааг хүний эрүүл мэндэд аюулгүй байдлыг хангах гэж ажиллаж байгаа албан хаагч болохоос биш торгох албан хаагч биш. Тэгэхээр та эхлээд яавал та тэр хүнсэн ингээд найдвартай болох юм аюулгүй байх юм гэдгийг зүгээр шалгаад асуудал бол яваадаг. Асуудалтай бол та сайжруулах зүйл чинь өөрөө өг. Яг гэдэг мэрэгжлийн гэдэг нэр зүүс. Тэгээ юу дараа нь тэр нь биелэхгүй одоо чанаргүй ч бүтээгдэхүүлэлд зөндөл Монгол бас эвгүй түүхэж Азийн чанар мөн гэлтэй. Тиймэрхүү юм нь олж илрүүлээ тэрэн дээр шалгалтаа хийх хэрэгтэй. Зүгээр явж байгаа бизнесүүд дээр очиж яг энэ ч угсаа стандарт олон цаана хасаад масаар ингэ явж байгаа шүү дээ. Тийм учраас тэнд нь оролцохгүй баяа. Тэгээ чөлөөлөе гэдэг бол зөвхөн хуулийг өөрчлөгдөхгүй чөлөөлөгийн цаана хуулийн өөрчлөлт байгаа. Тэгээ Батгүй даргаарсан тэр нөгөө мэдээллийн систем технологийн өөрчлөлт байгаа. Тэр төрийн компани шинжил ерөөсөө ингээд нөгөө тэр аж ахуй эрхлэх тэр бизнес үйл ажиллагааг нээж байгаа тэр бүхнүүд орж байгаа. Тэр өдгөө хиймэл оюуханы хүртлийн хууль дагаж өөрчлөгдөж байгаа. Энэ дагсан 90-ээс бол дотор нийтийн мэдээлэл тод байлын тухай төрийн үйл ажиллагааны цахим хэрэглэл хэлсгийг зохицуулдаг хууль дотор хиймэл оюухан автоматжуулсан шийдвэр хиймэл оюуханы яаж ажиллахуудыг оруулж байгаа. Тэр өдгөө нөгөө тендерийн хууль буюу төрийн бол орон нутгийн өмчөөр бараа үйлчлэх худалдаа авах хууль дээр бид хиймэл оюуханаар худалдаа авахыг зохицуулж болно гэж оруулж байгаа. Юус ингэ бичиж өгөхгүй бол манай залуучууд чинь ингээд ийм систем хийшлээ тэр нүүн англиас ирсэн залууч ийм хийшлэхэд манай хууль байхгүй гэдэг нөгөө хүмүүс хэрэгж чадахгүй байхгүй. Зарим үнэхээр төрийн албаагч нар өөрөө тэр авилга хүнсэртлээс айж би тэгмээргүй. Одоо нөгөө тендер ангуур суртахад авах албаагч байхгүй болчихсон. Хайгаад.
Тэгэхээр нөгөө хууль дээр нь журам дээр байхгүй ч орохгүй. Тийм учраас энэ хууль дээр хиймэл байны бид нар анхуд хуульчж гэж байна. Тэгэхдээ тэр тэрийг заахгүй хиймэл байхныг хэрэглэх юм бол одоо хүн хуулийг тэгээд хууль болсон шийдвэр нөлөөлөх бол хүн баталгаажвал бусдаар ингээ автоматжуулсан шийдвэр яваа гэж нээж өгч байгаа байхгүй. За сүүлийн асуулт танаас асууя. Эдийн засгийн хөгжлийн яам эсвэл хөрөнгө оруулагчдыг үйлчлэх төв билүү? Эрх ашгийг хамгаалах төв гэж байгуулсан хэр зэрэг үр дүнтэй байна. Ер нь манай хөрөнгө дотоод гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хэр зэрэг хандж байна. Цаашдаа ер нь ажиллах уу энэ? За юуны өмнө Монгол улсын одоо та өмнөх асуултнаас асууж ирсэн хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ гэх тийм. Тэгэхээр 90-ад оноос хойш одоо Монгол улсад өнөө хүртэл хөрөнгө оруулалтын орох урсгалын өссөн дүнгээр авах юм бол 52.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байгаа. Үүнээсээ буцаад нөгөө хөрөнгө оруулагчин одоо тухайн үед босгосон хөрөнгөийнхөө иргэн гадагшаа төлөлт ногдлаа шиг гээд гарах урсгалууд бас сүүлийн жил жоохон нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо энэ хөрөнгө оруулалтын урсгал маань 40% нь ерөнхийдөө оюут толгойтой холбоотой байна. За хөрөнгө оруулалтын салбараараа авч үзэх юм бол 74% нь уул уурхайн салбар байна. Тэгээд энэ товчхонд макро таваар ярих юм бол бусад улс орнуудтай хөгжиж байгаа орнуудтай харьцуулбал хангалтгүй юм гэж харж байгаа. Зөвхөн өсөлт амжилт нь бол уул уурхай дээр холцоо гарч ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ хөрөнгө оруулалтын орчныг зах зээлийг нь бол уул уурхайн бус салбарт нэлээд анхаарах шаардлагатай болсон байна. Ерөнхий сайдын одоо чөлөөллийг сануулгын хүрээнд бас сэргээгт эрчим хүчний төслүүдийг шинэ их үйлсрүүд барих ажлыг нэлээд эрчтэй явуулъя гэж. Энэ бол бас нэг илэрлэл нь байна. Өөр салбарт сэргээгт эрчим хүч, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хүнс хөнгөн үнс гэдэг олон салбар, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага байна. Энийг яаж хийх юм бэ гэдэг нь асуулт. Монгол улс бол дотоодын хүн ам бол 3.5 сая хүнтэй. Тэгэхээр биднээс одоо өнгөрсөн хугацаанд уул уурхайд хөрөнгө оруулалт хийсэн шалтгаан бол ерөөсөө зах зээлээ харж байгаа. Тэгэхээр биднээс дотоодоо яг энэ ширээн дээр ярьж байгаа дотоодын хөрөнгө оруулалт бизнесийн орчныг сайжруулах, хууль тогтоомжийг сайжруулах гэдэг бол асуудлын нэг тал нь байна. Худалдаа хөрөнгө оруулалт зах зээл хамтдаа явах хэрэгтэй. Монголын одоо үйлдвэрлээд гаргаж байгаа бараа үйлчлэгээ маань экспортод гарч том зах зээлд зарагдчихэж түрүүн их хэмжээний бараа бүтээгдэхүүн өртгөө бууруулна, өрсөлдөх чадвар нь сайжрах. Энийг хэн хийх юм бэ бол төр хийх ёстой. Мэдээж манай Монгол улс өнгөрсөн хугацаанд хөгжиж ирсэн учраас алдаа дутагдал байгаа. Тодорхой гэрээ хэлцээр дээр бас тодорхой давуу тал гаргаж чадаагүй байгаа. Яг одоо хийж байгаа ажил гэвэл одоо Евразийн эдийн засгийн холбоог 180 сая хүн амтай том зах зээл рүү биднээс нэг 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тухайн улсуудын импортын татварыг тэглүүлээд дээрэн гайлын одоо зохицуулт хил нэвтрэлттэй бүрдүүлэлттэй холбоотой, хорио цэвэртэй холбоотой олон асуудлыг давхар шийдэх маягаар том зах зээлийг нээж өгч байгаа. Энэ дээр бол одоо манай хөнгөн одоо үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарынхан маань бас нэлээд их талархж илээ. Энэ бол цаашдаа 200 мянган малчин өрх одоо 700 мянган хүний өрхийн одоо нэг орлого олж байгаа салбарын ирээдүйн орлогыг баталгаажуулах, энэ салбарыг хөгжүүлэх, малын одоо гаралтай бүтээгдэхүүн цэнийг нэмэгдүүлэх гол боломж ингээд цаашдаа бий болох юм. Энэ дээр одоо бизнес эрхлэгчид маань өөрсдөө байгаа одоо бизнесээ сайжруулад шинэ стандарт, шинэ зорилгоо тэмүүлэх хэрэгтэй. Сая Эрдэнэ 2 захирал сая хэлж шүү дээ. Одноос экспортыг зорж ийн, өрсөлдөх чадвараа олон улсад ингээ гарах ажиллаж ийн. Яг энэ шиг ийм байдлаар аж ахуйн нэгжүүд маань энэ боломжийг ашиг талаас нь явах ёстой. Энэ дээр хөрөнгө оруулалт орж ирээд Монголд шинэ үйлдвэр байгуулагдаад энэ зах зээл рүү бүтээгдэхүүн гаргая гэдэг. Яг энэ тогтолцоо шинэ зах зээл нийсэнтэй холбоотой хөрөнгө оруулалтын шинэ давалгаа нэмэгдэх ёстой. Одоо яг энэ өдрүүдэд бас Солонгос улстай, бүгд найрамд Солонгос улстай эдийн засгийн түншлэлийн хилцээр манай яам бас ахлаад хийж байгаа. Яг энэ нэвтрүүлэлт орохын өмнө бол нөгөө талын хилцээрийн ахлагчтайгаа уулзчаад нааш ирсэн. Энэ дээр 14 бүлэг асуудлаар 3 дэд бүлэг асуудлаар яг хоёр улсын хооронд бүх салбарын эдийн засгийн хамтын ажиллагааг яаж хөгжүүлэх вэ? Иж бүрийн стратегийн түншлэг гэж олон салбарт хамтарч стратегийн хамтын ажиллагаа тогтооно гэсэн харилцаатай байхгүй аль болсон статус нь. Энийгээ биетээр бодитоор хэрэгжүүлэхийн тулд оюуны өмчтөр яаж хамтарч ажиллах юм? Барааны гарал үүслээр яаж хамтарч ажиллах юм? Ямар бараа бүтээгдэхүүн харилцан экспортлох юм? Үйлчлэгнийхээ салбарыг алийг нь хаагаад алийг нь нээх юм? Ингээд олон бүлэг төр ингээд 150 гаруй төрийн албан агчид мэрэгчлэлтэнгүүд оролцоод 4 үе шатны хилцээ хийцээ явж байгаа. Энэ маань цаашаа 41 сая хүн амтай. Тэгээд харьцангуй өндөр хөгжилтэй Азийн гэхдээ 3 дахь хөршин ангил багтдаг том зах зээлийг биднээс нээж өгөх юм.
ийшээгээ бас биднээс бас хөрөнгө оруулалт манайх юм гаргана гэдэг цаана хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт худалдаа хоёрыг зайлшгүй хамт авч явах хэрэгтэй. Энэ дээр ингэж бид ажиллаж байгаа. Тэгээд таны сүүлийн асуулт. Эдийн засгийн хөгжлийн яам дээр бол өмнө нь нөгөө хөрөнгө оруулалт худалдааны агентлаг харьяанд байхад нэг цэгийн үйлчлэгээний төв гэж байсан. Энэ дээр бол одоо гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үйлчлэгээ үзүүлдэг одоо иргэний гадаад иргэн харьяат, иргэний бүртгэлийн асуудал, нотариат гэдэг ингээд татрын ингээд төрийн үйлчлэгээний нэг цэг дээр байсныг биднес энэ оны эхэнд өргөжүүлээд хөрөнгө оруулагчдад мэдлэг мэдээлэл өгөх, зөвлөмж өгөх, тэдний санал хүсэлтийг сонсох, төрийн бодлогыг салбараар нь таниулах, шинээр боловсруулж байгаа бодлого, хууль тогтоомжийг хилцүүлэхийг зорилгоор маш өргөн хүрээтэй хөрөнгө оруулагч эрх ашигын хамгаалалт төв нэртэйгээр өргөжүүлсэн байгаа. За энэ өнгөрсөн хугацааны 15-7 хоногийн хугацаанд 79 цуврал сэдвээр арга хэмжээ 256 танилцуулга хийгдээд энэ дээр 1000 хэдэн зуун одоо компани оролцсон 17 элчин сайдын яам гадаад орны. Тэгээ маш олон одоо мэрэгжлийн холбоо, танхимууд оролцсон, хөгжлийн түнш олон улсын банк санхүү байгууллагад оролцсон арга хэмжээнд явсан байна. Энэ дээр одоо 305 орчим санал хүсэлтүүд яг энэ юутай зэрэгцээд ирсэн байгаа. Мэдээж газар дээр нь шийдэж шууд холбож өгөөд асуудан шийдсэн хэлбэрхэн шийдэх асуудлууд их байгаа. Засгийн газрын төвшөнд танилцуулах асуудлууд бас байгаа. Сая биднээс яг өнөөдөр өглөө засгийн газрын бас хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэхтэй холбоотой асуудал бас нэг асуудал оруулсан. Энэ эдийн засгийн хөгжлийн яам маань байгуулагдаад одоо 4 гаруй жил болж байна. Тэгэхээр одоо байгаа хүчин төгөлдөр хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах асуудал зөвхөн эдийн засгийн хөгжлийн яам дээр үүргэн өгөгдсөн байна. Тэгэхээр манай яамны зүгээс өнгөрсөн хугацаанд маш олон удаагийн танилцуулгыг гомдлын хүлээж аваа 145 гомдол ирсэн байна. Энийг хүлээж аваад нөхцөл байдлыг засгийн газар удаадараа орж танилцуулаад тогтоол хэлбэрээр яг нэг үүрэг чиглэл өгөөд асуудлыг шийдсэн тогтоол хэлбэр 4 удаа гаргасан. Өнөөдөр ингээд 5 дахь нь гарч байна. Энэ дээр бол нэг 43 асуудлыг тухайн сайд дарга нарт нь үүрэг өгснөөс яг одоо байх нь 10 шийдэгдсэн байна. Энэ бол бас нэг тодорхой энэ чинь гомдол гэдэг чинь бол засгийн газрын түвшинд нэгдэж маш төвөгтэй нарийн асуудалд хөрөнгөлөгдсөн байгаа ш. 10-ыг шийдчихэд явж байна. Одоо шинэ хөрөнгө оруулалт бизнесийн эрхчлөөний тухай, хөрөнгө оруулалтын тухай нэмэлт өөрчлөлт, дагалдах хуулиудын өөрчлөлт орох юм бол биднээс энэ хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх арга хэрэгсэл маань нэмэгдэнэ. Илүү чадварлаг болно гэсэн үг. Тэгэхээр бас бизнесийн дотоод орчныг сайжруулах чиглэлээр ийм ажлууд хийж явж байна. Хамгийн гол нь гадаад зах зээлд өрсөлдөх ёстой. Тэгээд хувийн хөвчлүүд маань энэ дээр бас зоригтой, өөртөө ихтэй. За Эрдэнэ 2 захидлаас хэлж би танай үйл дээр очиж утсан ерөнхийлөгчд байгаа. Маш их олон улсын стандартаар үйлдвэрлэж илээ. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань энэ боломжийг сайн ашиглаач гэдэг уриалгаар бас таны асуултанд хариулъя. За баярлалаа та бүхэнд хүрэлцэн ирсэнд. Тэгэхээр бизнесийн эрхчлөөний тухай хууль батлагдах байгаа. Ямар ч гэсэн энэ жил хэрвээ бид нар эдийн засгийн форумаа нийтэд зориулж хийсэн бол маш сонирхолтой мэдээллүүдийг сонсож болохоор байсан бах гэж би сэтгүүлчийн хувьд дүгнэж байна. Тэгтээ одоо ингээд бид цахимаар болон одоо телевизээр үзэгч олон нийтэд мөн гадны хөрөнгө оруулагчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад энэ мэдээллийг түлхүү түгээх болно. Тэгээ та бүхний хүрэлцээрсэнд баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. Анхаарал хандуулсан үзэгчдээ баярлалаа.